За бүгд яриагаа үргэлжлүүлээ. Шүүх хурлын 3 дахь өдөр тэгээд Tiara Malcolm гээд одоо тэр нөгөө нэг Cardi B-г очиж үзүүлэгчсэн эмэгтэйчүүд эмнэлгийн ресепшн эмэгтэй гэрчийн мэдрэлэг өгч байгаа. Бүгд үргэлжлүүлээ. За тэр эмэгтэй болохоор Cardi B-г сонсдог. Ер нь бол хипхоп сонсдог гэж байгаа хгүй. Cardi B бол ингээд танин мэднэ сонсдог. За тэгээд яг тэр нөгөө хэрэг болсон өдрөө штэ тий намайг гараад очиход маргаан аль хэдийн эхэлсэн байсан. Тэгээд эхлээд нэг удаагүй байсан. Тэгээд маргаан эхлээд за нэг хэдэн секунд өнгөрсөн байсан юм дээ. Ерөнхийдөө бол ингээд нөгөө нэг 5 давхар нь ингээд урт коридорт байгаа штэ. Тэгэнгүүт бас одоо тэр түрээсэлж байгаа нөгөө офисынх нь тэр эмнэлгийнх нь одоо офисынх нь өөрөө ч гэсэн дотроо бас коридорт байгаа хгүй. Тэнгүүд ингээд ресепшн бол ингээд хаалгатай ойрхон байгаа штэ тий өөрийнхөө. Тэгэнгүүт ер нь бол коридор тэр том коридорт ойрхон байна гэсэн үг. Тэгээд ер нь бол маргаан ингээд бүр яг хажууд нь болж байгаа юм шиг ингээд сонсогдож байгаа хгүй. Тийм учраас ингээд шууд баг ингээд маргаан эхлэвгүй юу болоод байна гэл гараал очсон гэсэн үг. Тэг ингээ харсан чи Cardi B тэр хамгаалагч хоёулаа биендээ ерөөсөө хүрээгүй. Тэгтээ ингээд энэ ресепшн нэмэгт болохоор Cardi B ерөөсөө хараагүй гинөө. Яагаад гэвэл Cardi B ингээ ханан шахагдсан. Тэгээд наан нь болохоор ингээд тэр хамгаалагч нэмэгтэй гэж байгаа хгүй. Тэгэхээр хамгаалагч нэмэгтэй Cardi бүр ингээд нууцсан байсан гэсэн үг. Тэг Cardi-гийн нуруунд ханд тулцсан байсныг ер нь бол ингээд харсан. Тэгээд Elise-ийн биеийг нь бол ингээ харсан. Cardi-гийн ингээ бүтнээр нь бол хараагүй. Тэгээ ингээд яг ингэж харсан, тэгэж харсан гэж ярьж байгаа юм аа. Ингээд одоо энэ хамгаалагчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ хамгаалагчийн өмгөөлөгч нь шүү дээ. Та яаж санаж байгаа энэ үйл явдал 7 жилийн өмнө болсон шүү дээ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөө яг ингээд юу харсан бэ, юу болсон бэ, яасан бэ гэж асуунгуудлаа. Яг тэрийг ингээд тайлбарлангууд энэ үйл явдал 7 жилийн өмнө болсон шүү дээ. Та яаж юм тод санаад байгаа ингээд байгаа байхгүй юу? Тэр тэнэг өмгөөлөгч асуултанд хариулахаар өөдөөс чи яаж мэдж байгаа гэх. За тэгээд ер нь бол ингээд энэ өмгөөлөгчтэй штэ ингээд одоо маргаан эхлснээс би нэг 40-50 секундын дараа ингээд очсон бахаа гэж хэлж байгаа хгүй. Тэгсэн чинь таны очоогүй байсан ингээд 40-50 секундын хугацаанд тий ингээд шүл саялт ч юм уу эсвэл одоо ингээд цохон ч юм уу тий алгадалт ч юм уу уралт ч юм уу тиймэрхүү юм болсон байх боломжтой эцтэй гэдэг ч байгаа хгүй. Гэхдээ энэ асуултанд бол тийм үгүй гэж хариулаагүй. Яагаад гэвэл энэ бол ингээд нөгөө яг гэвэл энэ бол ингээд speculation буюу ингээд зүгээр таамаг төвшүүлэх гэдэг байгаа байхгүй. Намайг байгаагүй 40-50 секунд ингээд юу ч одоо тийм юм болж болох байсан, тийм юм болж болох байсан ингээд яриул ингээд зөндөө байгаа шүү дээ. Юу ч болж болох байсан шүү дээ. Тэгэхээр ингээд ийм таамаг төр суурилж бол ингээд одоо гинт хэргийг шүүхгүй учраас ийм таамагийн асуултыг бол ерөөсөй хариулдаггүй. Тэгснэ үргэлжлүүлээд нөгөө хамгаалагч чи өмгөөлөгч та Cardi B-тэй ингээд ер нь бол цаг өнгөрөөсөн бидтэй ингээд ер нь бол хуйлцсан бидтэй гэсэн магадлал үүсэх гэдэг байгаа байхгүй. Тэгээд та Cardi B-тэй ер нь хэрэг цаг өнгөрөөсөн бэ энэ гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь би ингээд их цаг өнгөрөөгөөгүй ер нь бол ингээд одоо офис руугаа орчоод Cardi B-г одоо шинжилгээний өрөөлөө ингээд аваачихын тулд бараг 1 минут хүрэхгүй хугацаал зарцуулсан да гэлдэж байгаа байхгүй. Ер нь бол одоо нөгөө нэг маргаан болсны дараа оффист оронгуудлаа хамгаалагчийн талаар ярилцаж хуйлдсан уу гэл нэг тиймэрхүү сэтгэл одоо үсэх гэж тангарагчны шүүгчнэр тийм одоо сэтгэл үсэх гэдэг байгаа байхгүй. За тэгээд та хумсыг нь анзаарсан уу? Хумсны ямар байсан бэ? Уурсан уу? Яасан ийсэн гэл бах юм асуугаал. Хумсыг нь анзаараагүй гэсэн. Тэг ер нь бол ингээд энэ ресепшн ингээд нөгөө оффист ороод ирсэн чинь офисхийн ажилчид хүү ээжийн тухчин яатсан юм гэдэг ингээд тухан дээр нь ингээд бүр цус гараад бүр ингээд зурагдсан байсан гэж байгаа хгүй. Тэгээд өөрөө болохоор штэ тэг бүр тэр юугаа тэр ингээд авсан гимтлээ бүр ингээд архитай ингээд зүгээр спирттэй хөнгөөр ингээд бүр цэвэрлсэн гэж байгаа хгүй. Зүгээр би жоох ингээд архитай ингээд спирттэй юм ингээд тусаагаад тэгээд л би өөр ягаачгүй. Тэгээд танаа ингээд доктор Финки гэдэг нөгөө хин Cardi B-г үзэж байгаа тэр эмэгтэйчүүд имж танаа одоо эмнэлгийн чи имж ингээд тэр одоо зүссэн байсан тэр цус гарсныг чинь харсан уу гэсэн чинь харсан байж магадгүй. Гэхдээ би ингээд би ингээд гинтл авчлаа гэж би очиж хэлээгүй намайг харсан баха ер нь бол сонссон баха л гэсэн. За тэгээд ингээд ресепшн гинтл авцсан гэсэн чинь тэгэхээр ер нь бол ингээд тэ айгуу тийм сериосны үйл явдал одоо зодон шиг тийм үйл явдал болсон байна тийм үү гэдээ асуугаад байгаа хгүй. Тэнгүүд ингээд ресепшн ингээд тийм үгүй гэж хэлж чадахгүй. Ягаад гэвэл тэр чинь ингээд Cardi B тэр одоо энэ шүүх хурлч Cardi B энэ хамгаалагч хоёрын хоорондын шүүх хурал шүү дээ. Тэгтэл ингээд ресепшн ингээд ийм одоо гимтэл авцсан.
Тэгэхээр ингээд яг энэ үйл явдал нь ингээд зодоо модон гэж хэлэхэд амар хэцүү байгаа хгүй юу? Яг тэгвэл одоо өөрийнхөө шүүх хурал биш учраас. Тэгээ ингээд өнгөлөгч нь болохоор тэр something physical happened right гэдэг ингээд одоо нэг юм би бидэд хүрэлцсэн, би бидэд гэмтэл учруулсан тийм үйл явдал болсон л юм биш үү гэд бүр ингээд түлхээд тэг ингээд гэмтэл яг үйл явдал болсон гэдэг нь яг одоо Cardi B-тэй холбог болохоор ингээд хэцүү. Тэгээ энэ reception болохоор ер нь бол бүр ингээд одоо их сургуулийн дээр төгссөн үйл хөдлөх хөрөнгийн агент мэрэгчлээ ингээд хүн байгаа хгүй. За ингээд ер нь асуултанд дууссан. Тэгээд хангарагчны шүүгч нар ингээд энэ эмэгтэй reception-ийн яриаг сонсч дуусчаад бас асуултаа ингээд шүүгчээр дамжуулж асуусан байгаа. За тэр дунд нь ингээд ер нь бол энэ имлэг нь одоо Cardi B-г шууд ингээд оффист оруулчаад тэгээд шууд хаалга барьсан юм уу гэд тэгсэн чинь тэгсэн гэж байгаа. Cardi B-гийн одоо хувийн орон зайг хүндлэхийн тулд ялцчгүй энэ Cardi B үзүүлж байгаа эмэгтэйчүүдийн имлэг нь одоо нөгөө од хүмүүст, олонний танил хүмүүст ингээ үйлчлдэг учраас бас зарим хүмүүсийн одоо хувийн орон зайг хүндлэхийн тулд хаалга барьж үйлчлдэг байгаа хгүй. Гэхдээ одоо Cardi B очсон энэ хагас өдрөөс юм бэлээ. Нүүл явдал болсон өдөр нь тэгээ хагас өдөр тал ажилдаг. За тэгээд хамгийн сүүлийн үйлчлүүлэгчээ өдрийн 12-оос 1 цагийн хооронд аваад тэгэл хаалга барьчихсан юм билээ. Тэгээд Cardi B бол тухайн өдрийн одоо хамгийн сүүлийн үйлчлүүлэгч цаг авсан хүн байсан учраас Cardi B-г оффист оруулаад тэгэл хаалга хаацсан гинэ. Офисын хаалгыг хаацсан. За Cardi B-ийн яг сэтгэл зүйн байдал ямар байсан бэ гэдгсэн чинь ингээд зүгээр энэ reception-ийн харснаар болно шүү дээ. Айгүй ингээд сэтгэлээр унтсан. Тэгээд сэтгэл хөдлөлөнд автцсан. Тэгээд санаа зовсон байсан гэдэг ч байгаа хгүй. Тэгээ ягаад санаа зовсон байсан юм бэ? Ягаад одоо сэтгэлээр унтсан байсан юм бэ гэсэн хамгаалагч өнгөлөгч асуудаг байхгүй. Ягаад гэвэл одоо нөгөө нэг Cardi B өөрөө хэлсэн шүү дээ. Би хүүхэдтэй санаа зовоод тэгээд би гинэт яаралтай ингээд намайг үзэх юмч хэрэгтэйсэн. Тэгээд энэ эмчтэй миний таньдаг хүн олбож өгöd би шууд ингээд офис руу цаг аваад яваад очсон гэдэг ч байгаа. Тэгэхээр ингээд ер нь бол энэ маргаанаас илүүтэйгээр гидсэн дотор байсан хүүхэдтэй санаа зовж исэн учраас одоо тэр нь илүү ингээд өөртөө чухал байсан гэх юм уу. Тэгээд одоо worried about the reason she was there хэрэг ингээд газ эмчтэй үзүүлээл одоо тэр санаа зовж байгаа асуудлаа шийдэе даал гэл бодсон тийм бодолтой л байсан юм шиг байна. Тэгээд сэтгэл зүйн жоохон сэтгэлээр унтсан, сэтгэл хөдлөлттэй за тэгээд санаа зовсон байдал нь бол тэр хүүхдээс нь болсон түншийн маргаанаас болол нэг амар сэтгэл зүгээр унж монсон юм байгаагүй гэдгийг нь одоо энэ reception ингээ баталчихж байгаа байхгүй. За тэгээд тэр хамгаалагч нь болохоор reception-ийг харснаар гарандаа уцаа хэдийнэ ингээ барьсан байжсэн одоо коридорт гарахад нэг гартаа ингээ уцтай байсан. За тэгээд энэ reception-ийн ингээд гэрчийн мэдүүлэг нь ингээ дуусчихж байгаа. Тэгээ өөр асуулт байхгүй. За Cardi B эргүүлж ингээд тавцсан дээр дуудаад дахиад ингээд Cardi B-гээс асуулт асууж байна. She's back on stand. За ингээд Cardi B илүү ингээд танихын тулд Cardi B яаж ингээд хөгжмийн одоо салбарт орсон юм бэ гэд хэлж ин л та. Тэгэхээр Cardi B бүр анхнаас өөрийгөө ингээд тайлбарлаж байна. За би хамгийн анх ингээд social media personality болсон юм аа. Би ингээд social media дээр байдаг. Одоо яг нэг инфлюенсер гэж монголчууд хэлээд байдаг шүү дээ. Одоо хүн бол дагагчтай хүнийг. Гэхдээ social media personality гэхээр ер нь бол social орчинд байдаг. Тэгээд одоо дагагч нь нэмэгдэж байгаа. Ер нь нэг тийм одоо social төр байдаг хүн л гэх юм уу. За тэгээд Cardi B тухайн үедээ яг ингээд social media-гийн карьераа эхлүүлж байхдаа нэг менежертэй исэн. Тэгээд тэр менежер нь болохоор чи ингээд рэпер болоод үзэж, дуулаад үзэж гэж хэлж исэн. Гэхдээ Cardi B-гийн ойр тойронд байгаа бүх хүмүүс ингээд рэпер байсан. Тэгээд бүх хүмүүс л рэпер штэ гэж бодсон. Тэгтээ өөрөө ингээ хийж үзье гэд тэгээд дуу гаргасан. Үгэлж рэпийг нь болохоор Cardi B-гийн хувьд ингээд хоол ихтэй адилхан байсан гинэ. Ерөөхдөө ингээд л нөгөө ойр орчмын бүх хүмүүс нь л ингээд ер нь рэпер дуучид энэ байгаа хгүй юу. Тэгээд ер нь бол өөрт нь ингээд амар тийм энгийн зүйл гэх юм уу. Тэгээд ер нь бол хөгжмийн карьерийг ингээд эхлүүлсэн юм байна. За тэрнээс өмнө болохоор ингээ reality TV шоунд орж исэн одоо нөгөө монголоор Тэнгисийн ирэг гэдэг шиг тийм Love and Hip Hop гэдэг нэг тийм бас юм шоу байдаг хгүй. Тийм reality шоунд ингээ орж исэн. Ер нь тэндээс олон хүмүүс таньж эхлээд тэгээд ингээ social media дээр байдаг хүн болсон байхгүй. За тэгээд өргөжлүүлээд Cardi B яагаад ингээд жирэмслэлтэй нуусан юм бэ гэдэг ч байгаа хгүй. Тэгсэн чинь би ер нь бол ингээд дөнгөж нэг дуу одоо гаргасан нэг дуу маань хит болсон. Тэгээ ер нь л ингээд дүнмш карьер хэлж ийсэн. Би бүр ингээд тийм рэпийн ертөнцид ингээд бүр freshman боё ингээд нэгдүгээр курс явж тийш ингээд дүнгэж шинхэн хүн байсан гэж байгаа байхгүй.
За тэгээд нэг дуу нэг хит болсон. Одоо өөрөө бүр ингээд цомогч гаргаагүй цомогч гаргаж амжаагүй. Тэгээ ойр хавийн хүмүүс нь ингээд айгу санаа зовж исэн гинэ яагаад гэвэл штэ тий карьер нь дөнгөж эхэлж ах жирэмсэн болцохоор чи ингээд хүмүүс гайхна штэ. Тэгээд ойр орчмын хүмүүсийнхаа санааг зовуулахгүй тулд ер нь бол ингээд жирэмсэн гэдгийг бүх хүмүүсээс нуужсан одоо бүр би хамгаалагчаасаа хүртэл ингээд нуужсан байгаас тий. Тэгээ угсаа ингээд мэдээ шууд тарах нь штэ. Тэгээд анхны жирэмслэлт нь байсан. Тэгээд 25 настай байсан. Дөнгөж карьер нь эхэлж исэн. Тэгээд анхны жилдээ ингээд тий карьер нь дөнгөж эхэлж байгаа жирэмсэн болох ч одоо тэгэл хүмүүс тэгэл муу хэлнэ л дээ. Тэгээд би маш их сандарч исэн ингээ Cardi B өөр хэлж байгаа хгүй. Тэгээд Bodak Yellow гэдэг дуу нь гарахад ер нь бол одоо тэр дуу гараад ингээд хит болонгод айгу том тайзан дээр урагдаад ер нь бол ингээд нөгөө том үйл ажиллагаануудын одоо промошн гэдэг ч үгдэг лээ. Тэгээ ер нь л ингээл том газар урагдаал ингээл дуулж эхэлж исэн юм бүр дөнгөж. За тэгээд ингээд жирэмсэн болсон чинь олон хүний урмыг хугалсан юм шиг ингээд надад санагдчихсан гинэ тухайн үеийнхаа л яг сэтгэл зүг хэлж байгаа байхгүй юу. За тэгээд энэ хэрэг болсон 2018 онд бол New Jersey, Atlanta мужийн ингээд хооронд амьдардаг байсан. Тэгээд энэ хоёрын хооронд ажиллаж амьдардаг байсан. Тэгээд тухайн үед яагаад ингэ Калифорниад LA-д ирсэн байсан? Яагаад LA-д имлэгт хөдөлсөн бэ гэхлээр ажилтаа ингэ явж исэн. Тэр үед нэг хит хитэн ингэ газар очиж дуулах хэрэгтэй байсан юм байна л да. Тэр үед ингэ NBA weekend гэх нэг NBA тоглолт болж исэн. Тэрэн дээр ингэ авахулсан зураг байгаа хгүй. За одоо энэ үйл явдал бол ингэ 2018 оны 2 сарын 24-нд болсон. Тэгсэн чинь 2018 оны 2 сарын 18-нд NBA ингээд тоглолтын дээр очсон байгаа зураг нь байгаа. За би зураг нь ингээд энд тавьчих. За энэ явдлаас 6 хоногийн дараа тэр хамгаалагчтай маргалцсан. Тэгээд энэ зурган дээр байгаа ингээд хумсыг харуулж байгаа хгүй. Тэгээд энэ хумс яг таны одоо тухайн үед имлэгт очиход байсан хумс мөн үү гэсэн ч юм уу. Ер нь бол ингээд эмэгтэйчүүд нь штэ. Одоо энэ акрил хумс хийлгэнгүүд ингээд ер нь бол 2-7 хоног хондог. Тэгээд одоо энэ хумсыг байнга солих боломжгүй. Ягаад гэвэл нэг ингээд одоо хумсаа арилгуулаад дахиж хийлгэхэд доор хаяж 2 цаг болдог. За өсний хувьд ингээд ashy blonde hair гэмээ ер нь бол энэ шараал үстэй. Тэгээд акрил хумс нь болохоор дөрвөлжин дүү кофеин хэлбэртэй. За тэгээд дээр нь ингээд чулуу наалгацсан. Тэр нь бол ингээд 2D принттэй чулуу байгаа. Oh, he did? Yes. You could do it with those nails, can't you? Cardi B дурыг барьсан. He would be testifying that this photograph was taken on February 18th of 2018. Тэгээд энэ хумс маань ингээ урт биш байна. Энэ бол нэг инч гэх юм одоо 2.5 см ингээд нэг урттай л хумс байна гэж байгаа байхгүй. За тэгээд доктор Финкитэй уулзахад та энэ хувцастайгаа байсан уу гинэ. Эмэгтэйчүүдийн имлэгт очиход та яг ийм хувцалсан уу гэж асууж байгаа жоохон сонирн байсан. Ягаад гэвэл энэ бол ингээд үйл ажиллагаан дээр очсон байна. Мэдээж имлэгт үзүүлэх жагаа арай ингээд зүгээр л энгийн хувцалсан байсан гэдгийг хэлсэн. Тэгээ Cardi B энэ та ийм хумстай байсан гэж тийм ээ би энэ хумстайгаа яг ингээд имлэгт очсон гэдгийг жагаа. Хамгийн гол нь ингээд олонний танилхан болохоор ингээд бүр 7 хоногийн ингээд зураг нь ингээд хаана явж ин тэр ингээд зураг нь байж идэг тэгэл тэр нь ингээд амар давуу тал гэх юм уу. Тэгээд би уг нь бол ингээд 2016 онд би одоо rapper бол одоо rap хийж эхэлсэн дуу гаргасан. Тэгээд би 2017 онд суперстар болсон гэж. За тэгэл дахиад та яагаад ингэж жирэмслэлтэй нуусан бэ? Та яагаад ингэж жирэмслэлтэй нуусан бэ л гэдэг байгаа байхгүй. Тэгээд жирэмслэлт бол ингэж ер нь бол secret буюу ингэж амар ариун ингэж тийм одоо нэг нууцлмаар юм зүйл ингэж эн чинь эмхтэн өний ингэж одоо хамгийн чухал юм шүү дээ. Тэгээд тэнгүүт ингэж жирэмсэн одоо байгаагаа ингэж нууж агаа нуугаад тэгээ нууцаар ингэ имлэгт очиж гин. За тэгээд ингэж явж исэн чи одоо нэг хувийн орон зай руу ингээ халдсан юм шиг санагдсан гэх. Одоо нэг камераар ингээ хойноос нь бичээд байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд имлэг рүү ингээ алхаад орж байхад нь камераар бичиж байгаа нэг хувийн орон зай руу үнэхээр ингээ халдж байгаа юм шиг санагдсан гэдэг чинь. За тэгээд энэ хамгаалагч нөмөлөгч амар тэнэг асуулт асууадсан. Одоо яг энэ зурган дээр та яг хэдэн цагт энэ зургийг авахулсан бэ гэж би хэл. Тэгсэн чинь ингээл за тоглолт хэдээс эхэлдэг л нэг оройн 6 мургаа ч юм уу тийм үед л ах та энэ гэл хариулсан. Тэгээ эмчтэй уулзахад бол зүгээр ингээд нөгөө нэг хөөдий ч юм уу энгийн хувц өмссөн байсан. Нэг тиймэрхүү юм гойж гоцсон юм бол байгаагүй. Би өндөр шүдэ гутал өмсөв байсан. Би зур намхан гутал өмссөн байсан гэж хэлж.
дараагийн гэрчин энэ Dr. James Rosenberg гэдэг шүүх эмнэлгийн сэтгэл зүйч гэх юм уу. За энэ хүн болохоор ингээ ямар ч юм physical биеийн юм гэмтэл төр одоо юу ядгүй анхаардаггүй, зүгээр яг юм сэтгэл зүйн гэмтэл төр анхаардаг. За мэрэгжлийнхаа хувьд болохоор философоор ингээ UC Berkeley сургуулийг төгссөн. За дараа нь судалгаа хийж агаад UCLA гэдэг сургуулийн ангаа ухааны сургуулийг нь төгссөн. За тэгээд эм зүй, neurosurgery, тархины одоо нөгөө нэг мэдсэл cardiothoracic surgery гэдэг иймэрхүү одоо чиглэлээр дадлага хийжсэн. За 3 жилийнхаа яг нөгөө эмчийнхаа дадлагыг болохоор UCLA-д хийж fellowship хийжсэн гинэ. Нөгөө эмчээрээ сурчаад fellowship хэдэн жил хийдэг үлээ тэр чиг ингээ эмч болоод идэг штеп би их тийм мэрэгжлийн талаар мэдэхгүй байна. За ямар ч хэсэн ер нь нэлээд том сургуульд ингээд дадлага хийж том эмнэлэгт ингээд дадлагчсан эмч байна. За нөгөө эзэмшдэг тусгай зөвшөөрлийг эмчийнх нь одоо лайсенсийн хувьд нь шүү дээ тий 22 жилийн туршлагатай. За Калифорнид яг эмчээрээ ингээд ажиллах тийм тусгай зөвшөөрлөлтэй юм байна. За ингээд ер нь карьерийн хувьд маш олон ингээд аллага, за масс аллага, дээрэс нь аюул олон гэмт хэрэгүүд төр шүүх эмнэлгийн сэтгэл зүйч хийжсэн. 200-аад ер нь бол аллага, масс аллага юм байна. За тэгээд энэ сэтгэл зүйч нь болохоор хадагтай Элис буюу одоо энэ хамгаалагчийн сэтгэл зүйн гэмтэлтэр энэ одоо үйл явдалтай энэ одоо энэ нөгөө нэг маргаантай холбоотой сэтгэл зүйн гэмтэлтэр шинжилгээ хийсэн байна. За ингээд энэ эмчийн маань нэг цагийн үнэлгээ нь $550 байдаг. За Монгол мөнгөөр бараг 2 сая төгрөг. Тэгээд psychological report буюу ингээд сэтгэл зүйн ингээд репорт бичиж өгдөг. За тэгээд яг ингээд шүүх хурал дээр орж ирээд нэг цаг одоо юу өгөхөд мэдүүлэг ингээд өгөхөд гэрчийн мэдүүлэг өгөхөд $800 авдаг. Тэгээд ер нь бол ингээд нэг мэдүүлэг өгөхөд нэг 4 цагийг бол зарцуулдаг гэж дунджаар гэх юм уу нэг суур цаг нэг 4 цаг гэх юм уу. За 2023 оноос эхлээд энэ хэрэгтэй ер нь бол холбоотой болсон. Тэгээд одоо энэ мэдүүлэгт бэлтгэх энтергээд ер нь бол шүү дээ. Одоо бүх ингээд үйл ажиллагаа одоо 2023 оноос зарцуулсан цаг нь шүү дээ. Нийтдээ $30,000 ер нь бол үйлчлэгийг ингээд үзүүлсэн байгаа. Тэгэхээр $30,000 төлбөр авч ич одоо энэ өнөөдөр шүүх хурал дээр ингээд ирсэн байна гэсэн үг. За тэгээд зөвхөн ингээд энэ хамгаалагч дээр сэтгэл зүйн ингээд одоо юу бичсэн шинжилгээ хийсэн. Тэгээд 6 цагийг зарцуулсан. Эхний хагаст нь болохоор яг сэтгэл зүйн тест одоо тест авсан. Хоёр дахь хагас дээр ярилцлага хийсэн гэж. За энэ хүний ингээд гэрчийн мэдүүлэн зур миний толгой тархийг бүр ингээд дэлбэлсэн. За бүр ингээд би бүр гэд бүр сонсож байхдаа бүр шоконд орсон заяа. За ингээд одоо 6 цаг экзам хийж байгаа гэж байгаа шүү дээ. Тэнгүүтлээ эхний хагаст нь 3 цаг бол ингээд энэ хамгаалагч дээр сэтгэл зүйн тест авч байгаа. Хоёр дахь дээр нь 3 цаг ярилцж байгаа. За эхлээд тестийг нь болохоор ингээд MMPI 2 гэдэг юм л да. Ер нь бол одоо тийм алтан стандарт тест байд юм байна. Сэтгэл зүйн одоо байдлыг шинждэг. За тэгээд тэр тестийг ингээ авсан байгаа хгүй. Тэгсэн чинь энэ хамгаалагч шүү дээ маш өндөр зэрэглэлийн ингээд сэтгэл зүйн юм одоо стресстэй бүр ингээд юм докторгүй ингээд стресстэй заяа. Тэгэж илэрсэн. Тэгээд ер нь бол маш олон юм илэрсэн. За ингээл одоо сэтгэл түгшил. За тэгэл сэтгцийн нүгэлээ сэтгэл готрал энэ төр гэл айгүй олон юм ингээ илрээд байна. Айгүй их трама авсан юм шиг. Тэгтээ тэр болгоныг ингээд юу байгаагүй диагноз хийн гэдэг чинь одоо энэ хүн яг тийм өвчтэй юм байна гэж ингээд эмч нөгөө дүгнэлт хийдэг чинь тийм дүгнэлт юу ч хийгээгүй харин malingering гэдэг юм болж байна гэж хэлсэн. За malingering гэдэг нь болохоор за Америкийн сэтгэл зүйн одоо нийгэмлэгээс ингээд тайлбарсан malingering гэдэг үгний тайлбар байгаа. За тэр үг нь болохоор яг ийм сэтгэл зүйн юм онош биш та өвчний юм онош биш. Зүгээр одоо яг юм биш дүгнэлт тахгүй юу? Онош биш дүгнэлт. За тэгээд malingering гэдэг нь юу гэсэн үг гэхээр одоо ингээд тавтамжтайгаар шүү дээ санаатайгаар юмыг ингээд илүү ингээд давсалж ярих ингээд юмыг амар дэвэргэж ярих дээрэс нь юмыг худлаа ингээд ярих за хүнийг манипуляц хийх энэ гурван ингээд нэгдлийг malingering гэдэг юм байл да ерөнхийдөө ингээд болсон явдлыг одоо маш их давсалж худлаа зүйл нэмж
одоо манипуляц хийж өөрийнхөө өнцгөөс ингээ одоо болоогүй юмыг бараг болсон юм шиг ярьж гин гэсэн үг. За тэгээ хүний ингээ сэтгэл зүйг шинжиж яхад энийг хүртэл ингээ сэтгэл зүйч нар мэддэг. Ер нь бол худлаа ярьж ах нь бол ингээ сэтгэл зүйч бол тэрийг ингээ оншилчна л гэсэн үг. За тэгээ хамгийн сонин ингээ яг нөгөө сэтгэл зүйн тест дээр шүү дээ тий. Маш олон юм дээр ингээд амар өндөр ингээд үзүүлэлттэй хийсэн гинэ. За үзүүлэлтүүдийг би бүр яг ингээд 100% амар фокуслж сонсоогүй. Жишээлбэл ингээд 100,000 хүнээс зөвхөн 48 хүнд илэрдэг тийм ингээд он шинтер ингээд илэрсэн заяа. За эсвэл ингээд бүр 2 тэрбум хүнээс нэгэнд нь илэрх боломжтой. Бүр тийм ингээд он шилэрсэн. За тэгээд энэ оншууд болно шүү дээ. Бүгд ингээд худлаа гэж одоо энэ сэтгэл зүйч ингээд үзэж байгаа. За жишээлбэл нь шүү дээ юу илэрсэн бэ гэхээр ингээд сэтгэл түгшил PTSD буюу ингээд хүний амьдралд амар том ингээд гарц хохирол траума тохиолдохоор хүн тэрнээс болоод нөгөө юм сэтгэл зүйн шоконд орсон байдаг шүү дээ. Одоо жишээлбэл дайманд явсан хүн PTSD-ний юм онцтой байдаг шүү дээ. Манай хамгаалагч бол сэтгэл түгшилтэй, за PTSD-тэй, сэтгэл гутралтай, за дээрэс нь маш их юм биеийн юм одоо шинж тэмдгүүд айгүй илэрч байгаа. Одоо жишээлбэл бие нь өвдөж байгаа ч юм уу тий. За дээрэс нь ингээд paranoid thinking гэж байгаа байхгүй юу? Тэрний ингээд левел нь айгүй өндөр гарсан. Ер нь бол одоо Монгол руу орчуулсан чи сэжигч сэтгэлгээ гинөө. Одоо нөгөө нэг ингээд болоогүй юмыг хүртэл ингээд сэжиглэл нэг тэгсэн бол яана ингэсэн бол яана гэл ер нь бол жоохон шизофрентэй хүний ингээд гаргадаг ингээд сэтгэлгээ үйлдэл гэж байгаа байхгүй юу? Ингээд бүх юмд ингээд нөгөө твдэл ингээд яах вэ гэл нэг тийм ингээд ер нь бол шизофрентэй хүн л гэсэн үг. Тэг бараг л шизофрентэй хүн шиг тийм ингээд одоо оншууд ингээд гарч ирсэн. За тэгтээ ингээд энэ бүх штэ тий шинж тэмдгүүдийг бүгдийг нь тэр чигт ингээд бүр амар томоор ингээд давслаад дэвэргэж тэгж одоо ингээд асуултуудад хариулсан юм шиг байгаа юм. Тэгэхээр ингээд энэ эмэгтэй одоо тэр сэтгэл зүйн шинжилгээ хийгээд тэр нь бүгдээрээ худлаа гэж үзэж байгаа энэ сэтгэл зүйч. За тэгээд одоо өөрт илэрж байгаа шинж тэмдгүүдээ бүр ингээд тултал нь бүр маш ихээр ингээд манипуляц хийж бүр ингээд худлаа дэвэргэж одоо хэлж байгаа эмчид. За энэ бүхнийг ингээд энэ эмч бүгдийг нь тодорхойлоод тэгээ өөрийнх нь гаргасан ингээд эцсийн дүгнэлт нь шүү дээ тий. Энэ эмэгтэй энэ болсон үйл явдлаас ямар ч бүр тэг заяа сэтгэл зүйн гэмтэл авсан байна. Тэгээд энэ эмэгтэйд ямар ч сэтгцийн өвчин зөвөр байхгүй гэж бүр дүгнсэн. За энэ дүгнэлтэнд хүрэхэд юу нөлөөлсөн бэ гэхлээр шүү дээ тий. Яг энэ сэтгэл зүйчтэй ингээд 6 цаг уулзаад тест бөглөөд ингээд ярилцлага хийж хахад Имани Элис гэдэг энэ хамгаалагч амьдралдаа ер нь бол авч исэн траума байхгүй. Намайг 12 настай байхад манай ихч юу яжсэн хүнд хүчндүүлж исэн билүү нэг хөрштөөчлөө хүчндүүлж исэн. Тэрнээс болж манайх гэр бүлээрээ сэтгэл зүйн ингээд зөвлөгөө авч исэн. Тэрнээс биш надад ингээд амьдралдаа би өөр юунаас ч сэтгэл зүйн траума гэмтэл авч байгаагүй гэж хэлж байгаа. Тэгсэн чинь биш тээ ингээд энэ шүүх хуралтай холбоотой ингээд одоо нөгөө нэг мэдүүлэх дээрээ болохоро хин Имани Элис тэгж ярьсан байгаа. Би багахтаа ингээд бүр маш их траума авч исэн. Одоо ингээд өсөж байгаа орчин ингээд сургууль дээр нь болсон буудлах ч юм уу амьдралын орчин юунаас хэлээ бүр маш их юмнаас траума авсан заяа. Тэгээд эмчид болохоор би ингээд ерөөсөө энэ одоо нэг карибит болсон маргаанаас өөр амьдралтаа траума авч байгаагүй гэж хэлсэн. Тэгэхээр мэдүүлэх нь зөрөөд байна. Тэгэхээр ингээд энэ эмэгтэй яриа ингээд итгэхэд аюу хэцүү байна гэж хэлж байгаа. Энэ сэтгэл зүйч ингээд шүүх хурал дээр энийг ингээд амар тайлбарлаж байна л та. Одоо мэдүүлэхдээ ингээд хэлсэн шиг Имани Элис амьдралтаа тийм их ингээд траумаг авсан юм болно шүү дээ. Гэхдээ ингээд тэрнээс ямар ч гэмтэл аваагүй. Сэтгэл зүйчд бол би ингээд амьдралтаа ямар ч гэмтэл аваагүй гэж хэлж штэ. Гэхдээ ингээд мэдүүлэхдээ болохоор миний амьдралд айгүйх ингээд траума өгөх юм тохиолдож исэн гэж хэлсэн байна. За яг ингээд сэтгэл зүйгээ ярих хүндээ болохоор ингээд сэтгэл зүйн траума надад байхгүй гэж хэлж байгаа юм бол энэ хүн одоо яг амьдралтанд тохиолдсон тэр айгүй их траума өгөх юмнаас ер нь сэтгэл зүйн гэмтэл аваагүй юм байна. За тэгээд аваагүй байгаа нь штэ тий. Ер нь бол энэ хүн зовлон даван туулах чадвартай гэдгийг илтгэж байна. Тэгэхээр одоо жишээлбэл сургууль дээр нь ингээд тий хүүхдүүд буудуулж насарсан ч юм уу багтаа ингээд айгүй тийм хэцүү хүн тийм орчинд өссөн тий одоо хар тамхи юу гэдэг гэмт хэрэгтэй тийм
одоо орчинд өссөн гэхдээ тэрнээсээ ингээ ямар ч юм сэтгэл зүйн гэмтэл аваагүй, сэтгэл зүйн гэмтэл өөрөө байхгүй гэж хэлж байгаа бол зовлон дуулах чадвар өндөртэй учраас одоо нэг ганц юм жижигхэн 1 минутын маргаанаас нэг траума аваад тэндээсээ сэтгэл зүйн гэмтэл авснаа нойргуудээд бүр сэтгэл түгшилтэй болоод сэтгэл готролд ороод ингээд тий одоо болтол ингээ ажилгүй байна гэж юусоо байхгүй. Тэгэхээр ойлгомжгүй байна л гэсэн. За тийм жижиг нэг ганц минутын маргаанаас болж сэтгэл зүйн гэмтэл авах юмч боломжгүй. За 1 минутын ингээд тэг коридорт тулсан маргаан бол одоо PTSD буюу ингээд маш том үйл явдал одоо нэг осол ч юм уу те ингээд дайнд явсны дараа хүмүүс ингээд амар тийм сэтгэл зүйн ингээд нэг шоконд орсон байдаг шүү дээ. Тийм PTSD гэсэн одоо онш тавигдах ямарч боломжгүй. За ийм маргаан бол ингээд траума өгөхөр зүйл биш ээ гэж хэлж байна. За тэгээд шууд ингээд одоо өмгөөлөгчдөө хэлсэн за цагдаа нарт хэлж байгаа энэ ингээд юу мэдүүлэг нь өөрийнх нь сэтгэл зүйн тест дээр ингээд ярьсан яриатай зөрөөд байгаа учраас mismatch хийж байна гэж үзэж байна. Таарахгүй байна. За энэ доктор Розенберг гэдэг энэ одоо шүүх эмнэлгийн сэтгэл зүйчийг Cardi B-ийн өмгөөлөгч нар одоо хүлсэлж авсан байгаа. Тэгээ 2023 оноос эхэлж энэ хэрэгт бэлдэж зориулж одоо ажиллаж эхэлсэн. За ер нь карьерийнхаа хувьд болохоор 100 удаа одоо assault and battery гэж байгаа хгүй би нөгөө анх хэлчихсэн шүү дээ. Хүний биед гэмтэл учруулах за хүний биеийг занал хийлгэх ч юм уу те. Ийм юмтай холбоотой одоо эрүүгийн хэрэг дээр 100-аад удаа ингээд гэрчээр орж исэн байна. Одоо эсвэл экспертээр орж исэн байна. За тэгээд маш олон үйлчлүүлэгч нарт эмчилгээ үзүүлж эмчилж исэн байна. Эмааны листэ өнгөрүүлсэн хугацаанд одоо ер нь нүрэн дээр нь сорив хараагүй гинэ. Тэгтээ та ингээ харах гэж хичээсэн үү гэсэн чинь одоо тэр үйл явдлын талаар ер нь юу болсон талаар сонсож байгаа юм чинь сорив ингээд байгаа болов уу гэж ингээд царайлан ингээ харах гэж бол хичээсэн гэдгээ өөрөө ер нь хэлсэн энэ юмч. Тэгтээ би сорив нүрэн дээр нь хараагүй гэсэн. За тэгээд malingering гэдэг юм а дахиж тайлбарласан. Ер нь бол нь шүү дээ тий мөнгө олох зорилгоор заяа. Эсвэл ямар нэг өөр зорилгоор болсон үйл явдлыг ингээд санаатаагаар одоо дэвэргэж ярьж санаатаагаар ингээд худлаа одоо болоогүй юм болсон юм шиг ярьж за эсвэл ингээд манипуляц хийж өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө өнцгөөс ингээд худлаа ярих ч юм уу тий. Тэгж ярьж байгаа нь ер нь бол malingering. Тэгээд энэ malingering гэдэг юм болсон. За ингээд энэ сэтгэл зүйчийн хувьд Cardi B-тэй амьдралтаа уулзч үзээгүй. Cardi B-тэй ямар ч уулзах шаардлагач байхгүй. Ягаад гэвэл сэтгэл зүйн тесттэй болохоор энэ хамгаалагч Imani Ellis дээр хийсэн Cardi B-г бол ямар ч юм сэтгэл зүйн тестийн дээр хийгээгүй. Хийх шаардлагагүй учраас Cardi B-тэй уулзч үзээгүй гэж. За тэгээд ингэсэн байгаа хгүй. Kaiser гэдэг юм байгаа хгүй. Одоо ингээд хүн эмнэлэгт үзүүлэх болгонд ингээд нэг юм асуулга авдаг штэ ингээд танд одоо ямар шинж тэмдэг илэрч ийн вэ гэд. Тэгсэн чинь 2022 онд штэ эмнэлэгт үзүүлэхдээ надад нойргуудл болон сэтгэл түгшил байхгүй гэж бүр ингээд гараараа ингээд бичсэн байгаа хгүй. Тэгэхээр ингээд ер нь бол өөрөө бол сэтгэл түгшил нойргуудл байхгүй гэж бүр ингээд хэрэг болсноос 4 жилийн дараа тэгсэн байгаа юм. Тэнгүүд л одоогийн ингээ 2025 онд би нойргуудж чинь би сэтгэл түгшилтэй байна, би сэтгцийн депрессэнд орсон байна. Би ингээд ийм их гар цохрол амссан учраас одоо Cardi B-гээс ингээ 24 сая доллар хэмжилж байна гэд ингээд шүүхэд гомдол гаргаад ирсэн. Тэгээд эмч болохоор ингээд аль 2022 онд ямар ч сэтгэл түгшил байгаагүй, нойргуудл байгаагүй гэж олон жилийн дараа ингээд тэгвэл яга гинэт ингээд гараад ирдгийг гэд. Тэгээд ер нь бол ингээд энэ эмэгтэйд итгэхгүй байгаа. За тэгсэн чинь ингээ хамгаалагч өмгөөлөгч нь олон жилийн дараа энэ сэтгэл зүйн одоо нэг нойргуудл нь эсвэл сэтгэл түгшил нь идэгцэн байх боломжтой шүү дээ. Ингээ өөрөө идэгчих боломжтой шүү дээ гэсэн чинь энэ сэтгэл зүйч болохоор ингээд бүр үгүй ингээд одоо хүн ямар нэг одоо юу гэмтэй нэг сэтгэл зүйн ингээд гэмтэл авахаараа тэрийг өөрөө ингээд эдгээгээд явчихдаг гэхдээ ингээд бас санал нийлэхгүйсэн баха. Тэг өөрөө надад ямар ч сэтгэл түгшил ямар ч нойргуудл байхгүй гэд ингээ хамаараа хилцэн хүн байхад одоо ингээ ярен зөрөөд байна гэж шууд ингээл сэтгэл зүйчд гэсэн. For many years, although those tended to be individuals with major mental disorders like bipolar or schizophrenia.
дараагийн ингээ 3 дахь өдрийн сүүлийн гэрч нь болохоор Dr. David Finke гэдэг нөгөө Cardi B-ийн очиж үзүүлсэн эмэгтэйчүүдийн эмч. За энэ залуу болохоор одоо өөрийнх нь офис нь тэр ингээд байрлахад байдаг. За тэгээд одоо өөрөө имлэг нэгээд ингээ 10 жил ажиллаулж байгаа. Өөрийнх нь одоо имлэгээр бол олонний танил од үйлчлүүлэгч нар үзүүлдэг их байдаг. За тэг хэрэг ямар нэг одоо бүр цаашлаад эмчилгээ хинтер хийлгэх хэрэгтэй болох юм бол эмч одоо хүмүүсийнхаа Cedars-Sinai гэдэг эмнэлэг рүү явуулдаг гэж. Энэ бол тэр том эмнэлэгтэй одоо хамтарч ажилладаг гэх юм уу. За тэгээд яг маргаан болсон өдөр айгүй их одоо орилон чарлаа маргаан ингээд коридорт сонсогдсон. За тэгээ өөрөө ингээд би нөгөө түрүүн тайлбарсан шүү дээ. Одоо нөгөө том коридор агаад тэгээд офисын одоо юулын хэсэг рүү оронгоос дахиад бас нэг коридор агаад тэгэхээр ингээ хоёр коридорт авсан ингээд бүр маргаан ингээд сонсогдож байгаа байхгүй юу. Тэгээд бүр ингээд гараад очсон байгаа юм. За өөрийнх нь манай офисын ресепшн ингээд надаас төрүүлж гараад тэгээд энэ хоёрыг ингээд салгах гэж үдсэн байсан. За тэгээд ресепшнийхаа одоо нөгөө нэг ингээд энэ дээр байгаа тэр ингээд нэг маажуулсан байгаа энэ тэрийг харсан гэж байгаа байхгүй. Тэгтээ бас ресепшн ингээд яг ингээ өөрөө араас нь ингээ гараад очингууд ресепшн руу ингээ мөрлөө ингээ уцаараа ингээ гараар ичлээ ингээ цогч байгааг ингээд бүр харсан байгаа хгүй. Тэр ресепшн болохоор тэрийг би ийшээгаа ингээд цохол центр гэж хэлээгүй. Гэхдээ энэ эмч болохоор би гараад ингээд тэрийг харсан ингээд манай ресепшн ингээд ийшээгаа ингэсэн гэж байгаа хгүй. Одоо тэр хамгаалагчд гэсэн гэж байгаа. За тэгээд айгүй их ингээд гар ингээд явж исэн хоёр тал руу. Тэгээд дунд нь нөгөө ресепшн орцсон. Тэгээд Cardi B ч гэсэн ингээд гараараа ингээд тэгээд нөгөө эмэгтэй ч гэсэн гараараа ингээд тэгээд дунд нь ресепшн орцсон. Тэгээд ер нь бол би биндээ тэгтээ хүрээгүй. Ресепшн дунд нь ороод ингээд салгах гэж үзэж байхдаа ингээд ер нь бол бүр мөрлөгөөж цохиулаад эндээ ч ингээд оруулцсан. Тэгээд миний зорилго болохоор энэ барилгын хамгаалагчийг хамгаалалтын албаны хүнийг шууд ингээд энэ давхраас буулгамаар гэсэн гинэ. Тэгээд ингээд энэ давхраас буугаач гэгээд бүр яваач энэ гэл бүр нэлээд олоодаа нэг үгээ бараг ингээд 4-5 удаа тавцсан юм шиг би бараг 20 секундын хугацаанд бүр ингээд хэлж үтсэн. Тэгээд өөрөө болохоор би яг ингээд лифт бариад зогссноо эсвэл лифт рүү чиглүүлсэн үү гэдгийг санахгүй юм. Гэхдээ ямар ч байсан би штэ энэ хамгаалагчийг зүгээр доошоогоо нэг давхар руу зүгээр энэ давхраас буулгамаар байсан. За үргэлжлүүлээд ер нь бол энэ нөгөө эмэгтэйчүүдийн ингээд эмч учраас юм шиг байгаа юм. Хүмүүсийн хумсанд ингээ аяга анхаарал хандуулдаг гинэ. Яг ингээд үйлчлүүлэгч нартаа ингээд хумсыг нь магтаж энэ рүү хөх туртай юм шиг байна. За тэгээ тэр өдөр ингээ Cardi B-ийн хумсыг бол би санаж байна гэж бүргэлж байгаа. Cardi B-ийн хумсны зургийг үзүүлсэн чинь энэ хумс мөн байна. Энэ хумс байсан баха. Би бол ингээд яг хүмүүсийг хумсаар нэг магтах ч юм уу те ямар гоё өнгөтэй юм ч юм уу ингээд хийх дуртай. Ер нь бол ингээд оффист нь орж ирж байгаа эмэгтэйчүүдийн хумсыг нь хараад одоо яг ямар өнгө тренд болж ийн ямар хумс ингээд те хүмүүс хийлгэж ийн гэдэг ингээд мэдчихдэг гэдэг ч байгаа хгүй. Ялцчгүй нөгөө эмэгтэй хүмүүстэй ажилтдаг болохоор тэгж байгаа хэл та. Тэгээд энэ эмч өөрөө бүр ингээд энэ барилгын одоо нөгөө нэг дотоод ажилчид руу гомдол гаргасан юм байна. Энэ хамгаалагчаа ажлаас хаалах хэрэгтэй шүү гэж шууд гомдол гаргасан байна. Cardi B-ийн хувьд болохоор энэ оффист нь орж ирчээд энэ хамгаалагчаа хаалаараа ингэрээ тэгэрээ мэгэрээ гэж энэ үйл явдлын талаар бүр юу ч яриаггүй гинэ. Cardi B бүр ингээд уг нь бол энэ одоо офисын хамгаалагчтай одоо ингээд юу яасан штэ одоо ийм маргаан болсон. Энэний талаар бүр ингээд аягүй том гомдол гаргах хэрэгтэй байсан. Боломжтой байсан. Гэхдээ Cardi B ерөөсөө тгээгүй. Тэгээд энэ эмч болохоор өөрөө сайн дураараа одоо шүүхэд ингээд зарлан ирээд ингээд юу байгаагүй мэдүүлэг өгч байгаа биш. Бүр сайн дураараа ингээд зөв өөрөө ирээд ингээд Cardi B одоо энэ эмэгтэй хоёрын болсон үйл явдалтай холбоотойгоор өөрөө ингээд гэрч болоод тэгээд өөрийнхөө хүслээр ирж байгаа. Тэгээд одоо тэр ингээд коридорт 4 хүн байсан. Манай ресепшн би, Cardi B тэгээд энэ хамгаалагч ингээд энэ 4 хүн байсан учраас би энэ хэрэгт ингээд сайн дураараа мэдүүлэг өгч байна. За тэгээд энэ эмч юу хинтээ Cardi B-ийн өмгөөлөгч нартай 3 удаа уцаар ирсэн. Тэгээд 2 удаа биеэр уулзж байна. Тэгээд 2 удаа биеэр уулзж байгаагийн нэг нь өнөөдөр энэ шүүх хурал дээр болж байна гэж. За тэгээ ингээ коридорт болсон үйл явдал ингээ ярьж байгаа хгүй айгүй их ингээ хараалын үгнүүд одоо нөгөө F-ээр эхэлсэн үг, B-гээр эхэлсэн үг энэ төр ингээд явж исэн.
Тэгээд Cardi B тэрүүгийг хэлжсэн. За нөгөө хамгаалагч тэрүүгийг хэлжсэн. Тэгээд би ингээд хамгаалагчийг лифтнес болгомоор ирсэн энэ гэл энэ үйл явдлууд ингээд ярьсан чинь хамгаалагч хөнгөлөгч шүү дээ. Энэ үйл явдал 2741 өдрийн өмнө болсон байна. Тэгтэл та яаж санаад байгаа юм? 7 жил хагасын өмнө болсон үйл явдал шүү дээ. Та яаж санаад байгаа гэдэг нь за өөрөө асуулт асуугаад нөгөөх нь ингээд болсон явдлыг ингээд аль болох чадхаараа санаж байгаараа ингээд хариулангууд та яаж 2700 өдрийн өмнөх юм санаад байгаа ингээд яа өөрийнх нь асуусан асуултанд хариулж байгаа амар тэнэгт. Тэгснэ бүр та ер нь түрүү 7 хоногт юу хийснээ санаж гин үү? Тэгж яхад та яаж 2741 өдрийн өмнөхийг санаад байгаа ингээд тэгээд байгаа зам бүр өөрөө асуулт асуучаад хүн чинь бэлдээд санаж мансан юм аа ингээд нэг жоохон тэр толгойгоо цэглээд очих нийстэй зам мэдгүй. Тэгээд энэ өнгөлөгч бол ингээд зураас хүмүүсийн дургу бүр хүрэж дуусч байна. За ингээд энэ юм чинь ингээд мэдүүлгэн ингээд дуусчлаа. Тэгэл шүүх хурлын 3 дахь өдөр дууссан. Нэр энэ шүүх хурлын танхимд 12 тангарагчны шүүгч ингээд сууж байгаа шүү дээ. За ингээд шүүх хурлын 3 дахь өдөр нь дуусчлаа. Тэгээд 4 дахь өдөр нь болохоор мэдгүй юу ч болох гэдэг. Ямар ч гэсэн би нэг 6 цагийн бичлэгийг үзэхэд болохоор нэг 2 хоног зарцуулж байгаа юм байна. Тэгэхээр маргааш скиплээд тэгээд нөгөөдөр 4 дахь хоногоо ярий. Тэгээд айгүй хөнгөн хөгжилтэй тим шүүх хурал боллоо. Надад бол ингээд айгүй сонирхолтой байна. Тэгтээ яг ингээд амар сонирхол амар гайхаж юм л та. Яг ингээд улаан цэм худлаа яриад ингэсэн хүний ингээд түр ийм шаардлагагүй юм дээр шүүх хурал хийж байгаа үнэхээр сонирн байна нэрийг бүр ингээд одоо нөхөө татвар төлөгчдийн мөнгө ийм юм зарцуулж байгаа гэхээр бүр үнэхээр ингээд зарим хүмүүсийн ингээд тэнэглэлээс болж ингээд тэг бүхэлдээ ингээд 12 тангарагчны шүүгч нэг шүүгч ингээд маш олон хуульч нар ингээд ажиллаж штэ. Тэгтээ тэгэл Amber Heard ч гэсэн худлаа ирснээс болж тэгэл Amber Heard гэхдээ нэр нөгөө 10 сая доллар өгнө төлөх ёстой шүү. Тэр төлөг баха. Өнөөдөр хүмүүс бас бишэн баяр юу хийж байгаа юм болоо гэж. Шоронд л байгаа илгүй дээ. Одоо тэгэл тэр чинь шүүх хурлын дууссан юм ч удаа цаашаа юу болж байгааг мэдэхгүй шүү. Интернетээр тийм мэдээлэл яваадсан Amber Heard чинь бүр сүл руугаа бүр дахиад нэг хүүхэдтэй болж болцсон гэсэн шүү. Нэг эмэгтэй хүнтэй гэрэлцэн ч үлээ. Тэгэл мэдгүй бүр юуж болоод. Ер нь бол энэ хэрэг дээр нөгөө нэг өчигдөр биш уржигдөр ингээ ярьсан нөгөө нэг $17,500 авах хэвээр нөгөө нэг ингээд ахцрын тэр сорвиг нь янзалж өгсөн эмч. За дээрээс нь тэр сэтгэл зүйч хоёр бол ер нь бол нөгөө мөнгө авах гал хөрх амт шүүх хуралд оролцсон байна л да. Нөгөөх нь нөгөө зээлэр янзлуулсан юм чи. Зээлэр сэтгэлзэн зөвлөгөө энэ төр авцсан болохоор тэр мөнгөө бол одоо энэ шүүх хурал хамгаалагч ялчих юм бол тэр хоёр цалингаа авна гэсэн үг байхгүй. Тэгэл ирсэн юм шиг байна. За та мань сайхан амраарай. Bye. За бүгдээрээ Cardi B-ийн шүүх хурлын 4 дахь буюу сүүлийн өдрийн бүх мэдээллийг ярилцъя. За энэ өдөр болохоор closing argument буюу хоёр талын өнгөлөгч хоёулаа одоо нөгөө бүх хэмийг дүгнээд зүгээр одоо тангарагчны ингээ 12 шүүгч нартай тайлбарлаж байгаа. За тэгээд шүүх хурлаар ингээ Америкт болохоор нөгөө тангарагчны шүүгч нартай учраас тэд нар нь ингээд нөгөө нэг цаашаа өрөөлөө орж ингээ шийдвэр гаргадаг. За тэр шийдвэрийг шүүгч ингээд танилцуулдаг байхгүй. За тэгээд тэр 12 тангарагчны шүүгч нар нь ингээд нэг юм цаасан дээр байгаа ингээ 12 асуулт байгаа. Тэр асуултуудад хариулна. За тэрэн дээр ингээд юу гэсэн байгаа вэ гэхэлэр жишээлбэл Cardi B ингээд санаатаагаар зоригтойгоор энэ хамгаалагч эмэгтэйгийн биед хүрсэн үү? Тэгээд хүрэх санаатай байсан уу? Нөгөө нэг хохирогч одоо эмэгтэй юу сэтгэл санааны хохирол амссан уу? Биендээ хохирол амссан уу? Энтэр гээд иймэрхүү асуултууд байгаа хгүй. За хэрвээ юу яах юм бол одоо нөгөө танхимын шүүгч нараас санал нийлээд Cardi B-ийн талд шийдвэр гаргаж болно, нөгөө хамгаалагчийн талд, хохирогчийн талд шийдвэр гаргаж болно. За шүүх хурлын 3 дахь өдөр болохоор ингээ бүх гэрчнэр гарч ирээд ингээд мэдүүлгүүд өгсөн. Тэгээ одоо болохоор ингээ шинэ гэрч гарч ирэхгүй. Одоо болохоор яг хоёр талын өнгөлөгч ингээл бүх юма базаал танхимын шүүгч нартай тайлбарлана гэсэн үг. За Имани Элис гэдэг тэр хамгаалагч эмэгтэй өнгөлөгч болохоор бүтэн цаг ярьсан. Тэгээд энэ хэрэг болохоор ингээ иргэний шүүхээр явж байгаа. Яагаад вэ гэхлээр одоо нөгөө нэг тэр хохирогч эмэгтэй чинь нөгөө сэтгэл санааны хохирол амссан. Тэг ингээд айгүй хохирол амссан учраас мөнгө хэмжилж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ер нь бол иргэний шүүхээр яваад байгаа.
За тэгээд одоо хохирогчийн өмгөөлөгч нь ингэж ярьж байна. За ингээд та бүхэн маань өчигдөр ингээд 3 гэрчийн мэдүүлгийг өчигдөр ингээд сонссон. За эхлээд болохоор манай хохирогч эмэгтэй Иманы Элис өөрөө, дараа нь тэрний ээж, тэрний эмээ. За ингээд энэ хохирогчийн талаас бол ингээд 3 гэрч гарч ирж байгаа байхгүй. Өөртөө нийлээд 3. За энэ 3 үйл явдлыг ингээд үйл явдлыг өөрсдийн зүгээс ингээд ярьсан. За дээрэс нь Molekin гэдэг нөгөө нэг гоо сайхны эмчээс шүү дээ. Beverly Hills ингээд офистай. Тэр гоо сайхны эмч ялтчгүй ингээд нүүрэн дээр нь 2 см сорив байна гэдгийг ингээд батлаад хэлсэн. Тэгээд тэр эмчээс ингээд арсны эмчилгээ авсан. За ер нь бол арсны өнгнөөс болоод тэр ингээд сорвны харагдаж бол баг байгаа. Бас дээрэс нь ингээд 2 удаагийн одоо нөгөө нэг гоо сайхны үйлчлэг авсан учраас ингээд сорив баг харагдаж байгаа. Тэгтээ бол сорив байгаа гэдгийг эмч баталсан гэж байгаа байхгүй юу? За энэ дандаа нөгөө нэг хохирогчийн өмгөөлөгч ярьж байгаа учраас яг хохирогч яг хохирсон гэдгийг батлах гал ингээл тэгж одоо ингээд баг хамаг юм хэлж байгаа шүү. За хэрэгтэн буюу одоо нөгөө Cardi B ч шүүхийн танхимд ирээд хараал хэлэх нь ингээд энэ бол маш бүдүүлэг хэрэгээ гэдгсэн заяа. Cardi B ч нөгөө нэг би ингээд энэ эмэгтэйг энэ хамгаалагч эмэгтэйг бэ нөгөө авгаа минь энтер гэдээ дуудсан. Би ингээд тэгж хэлсэн гэл нөгөө нэг яг гэрчийн мэдүүлэл явж байхад Cardi B тэгсэн шүү дээ. Тэгсэн чинь өмгөөлөгч нь од хүн гэхээр л ингээл одоо шүүхийн танхимд ингээл хараал хэлээд хүн амтан руу дайраал ингэж бүдүүлэг харьцаж болохгүй гэсэн. За энэ хохирогчийн өмгөөлөгч тэгээд өөрөө та яг ингээд хохирогч руу юу гэж хэлсэн бэ энэ гэсэн чинь авгаа минь ингээд надаас уцаа холдуул энэ гэх Cardi B хэлснийгаа яг ингээд асуултанд хариулангаа яг хэлсэн хараалаа хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь та шүүх хурлын танхимд хараал хэлсэн. Бид нар лөө ингээд бүдүүлэг харьцлаа гэж сонирм яриад. За тэр яах вэ? Тэнгүүтлээ өргөжлүүлээд за хохирогч Иманы Элис нь ингээд одоо их сургууль төгссөн, их сургуулийн дипломтой, мэрэгжилтэй, за 4 жил хамгаалагчаар ажилласан мэдлэг боловсролтой эмэгтэй байна гэж байгаа заяа. За тэгээд манай ингээд хохирогч энэ үйл явдлаас болж ирээдүйн ажлын баталгаагаа алдсан. За хамгаалагчийнхаа ажлаас нөгөө бүр халагдсан шүү дээ. Тэгээд халагдсан шалтгаан нь бол Cardi B биш. Тэр нөгөө эмнэлгийн Cardi B-гийн үзүүлэгчээс эмнэлгийнх нь эмч нь одоо нөгөө нэг юулууга барилгынхаа менежер рүү мэдэгдээд энэ хамгаалагчаа халаач ингээд манай үйлчлүүлэгчтэй хэрэлдэж байрлаа гэж гомдол мэдүүлсэн чинь тэр хамгаалагчийг халсан байгаа хгүй. Түүнээс биш Cardi B бол ингээд халуулж ирж араас нь ингээд хөөцөлдөж яваагүй. За тэгсэн чинь ингээ өмгөөлөгч нь штэ ингээ хамгаалагчаар ингээ ажиллаж байгаад цаашдаа тийм манай ингээд одоо үйлчлүүлэгч өөрийнхөө одоо хамгаалагч хэлж байхгүй манай үйлчлүүлэгч цаашдаа бүр FBI одоо бүр холбооны мөрдөгт очиод ажиллах боломж, цагдаагаар ажиллах боломж, том ажлуудын ингээ боломжийг алдсан. Энэ хамгаалагчийн ажлаас хаалгацсанаас болж юу одоо холбооны мөрдөгт очиод. За тэгээ энэ ингээ маргааны үйл явдал бол бүх одоо манай үйлчлүүлэгчийн боломжийг хаасан. Тэгээд авсан трауманаасаа болж одоо бүх юм нь ингээд карьер нь зогссон гэж байгаа байхгүй юу. За өргөжлүүлээд өмгөөлөгч хэрэгтний тал хэрэгтэн бол Cardi B штэ. Хэрэгтний тал Dr. Rosenberg гэдэг одоо сэтгэл зүйчийг нөгөө нэг шүүх эмнэлгийн сэтгэл зүйчийг авчирсан. За тэр шүүх эмнэлгийн сэтгэл зүйч намайг магтсан гэж байгаа. За өмгөөлөгч. Тэгвэл энэ сэтгэл зүйч ер нь хүнтэй яаж харьцах одоо хүнийг яаж нөгөө нэг өөрийнхөө талд оруулах юу хийхээ мэддэг хүн байлээ. Мэддэг болол ингээд намайг магтаж байгаа гэсэн. За тэг гол зүйл нь за тэр яг гол зүйл нь энэ шүүх эмнэлгийн сэтгэл зүйчид Cardi B-гийн тал $40,000 өгсөн. Тэр сэтгэл зүйч $40,000 авсан. Тэгээ мөнгөндөө тааруулаад одоо хохирогчийг ер нь бол гэмтэл аваагүй гэж хэлсэн. Гэтэ бодит адил дээр бол тийм биш. Imani Ellis хамгаалтын албаны ажилтан байсан. За хүнд бараг зодуулж тэг хүнд ингээд одоо нөгөө юу ялгаж тийм хүчирхийлүүлж гэмтэл аавна гэдэг нь ер нь бол маш их хүнд ингээд траума авчирдаг. Бүр амар шин юм яриад байгаа хгүй. Хүнд ингээд одоо нөгөө нэг цохиулна гэдэг чинь хүнд маш их траума авчирдаг. Хохирогчийн мэдэрсэн сэтгэлийн зовлон, өвчин, одоо биений хохирол, тэр гэмтэл энтриг бол ингээд ерөөсө төсөөлчих аргагүй гэж хэлсэн. За одоо нөгөө нэг сүүлийн closing argument дээр ер нь бол ингээд одоо бараг л ингээд илтгэл тавьж байгаатай адилхан байхгүй юу. Тэгэл одоо бараг ингээд хохирогчийн гэмтлийг бол бүр байгаагаас нь илүү ингээд харагдуулах гэж маш их уран цэцүүгээр ингээд хэлэх гэж хичээж байгаа. Тэгээ энэ өмгөөлөгч Cardi B-г шүүх хурлын танхимд хараал хэлсэн гэсэн чинь Cardi B яг гаргасан цагийн бүр ингээд тэр яриг сонсч юм бүр гэсэн. And do whatever she wants and attack people. Okay? If you recall, just give you a little bit of нэр энэ хамгаалагчийн юу өмгөөлөгчийг хойноос нь бичиж байгаа царай нэг харагдахгүй. Гэхдээ ер нь бол хоолой нэм ингээд араас нь ингэж харагдчих. Way, there's no exact math to that. So for instance,
За үргэлжлүүлээд хохирогч камераар ингээ бичлэг хийгээгүй гэдэг чинь хэрэгтэн ингээ харааж доромжилж ойрлж бүр одоо хохирогч руу нулимсан. За тэгээд үргэлжлүүлээд одоо нөгөө бэгэр хэлсэн үг монголоор бол гэгэр хэлсэн үг. За би бол авгаа гिचээд байгаа. За авгаа минь бүдүүн өнтер гэж одоо манай хохирогчийг хараасан. Тэгээд ер нь бол үг бол хүнийг маш их гэмтээдэг шүү. За бүр нэмээд хохирогчийн нүрийг маачсан, урсан. Сориг үлдээж хохирогчийг баахан эмнэлгээр явуулсан. Хэрэгтэн штэ тэ хоёр гэрч гаргаж ирсэн. За гэвч тэр хоёр гэрч нь болохоор болсон явдлыг харж амжаагүй байж магадгүй. Одоо жишээлбэл яг тэр хоёрын маргаа ингээд дүнгиж эхэлжсэн үед бол тэр хоёр гэрч гарч ирээгүй штэ. Одоо тэр эмнэлгийн ресепшн тэгээд тэр эмч хоёр нь. Тэгээд тэгэхээр тэр хоёрыг гарч ирэхээс өмнө энэ маажилт, энэ нулималт болсон байх боломжтой гэж байгаа байхгүй. За нулимж гараад алж урсны дараа тэр хоёр гэрч гарч ирсэн. Дээрээс нь штэ тий Карибигийн одоо энэ нэг хумсны ингээд нэг зураг байгаа штэ тий энэ нэг оранж өнгөтэй улбар шар өнгөтэй энэ хумс. За энэ хумс болохоор ингээд нөгөө нэг яг хохирогчийн хэлсэн 5-аас 7.5 см урттай хумс биш байгаа хгүй. Тэгсэн чинь ингээд энэ өмгөөлөгч тэгж байгаа. Энэ NBA All Star Weekend дээр авахулсан зураг гэж байгаа. Гэхдээ бид нар мэдэхгүй штэ энийг аль өмнө нь авахулсан яг энэ хумстай байгаагүй гэж болно. Энэ зургийг хаанаас ч олж авчирч байсан болно. Гэхдээ энэ зурган дээр хумс богино харж байгаа ч гэсэн яг хохирогчийн хэлсэн 5-аас 7.5 см-тэй хумсаар өөрийг нь урсан гэдэг нь бол үнэн гэж байгаа байхгүй. Тэгвэл нь бол энэ зураг яг ингээд тухайн 7 хоногт ингээд нөгөө интернет дээр тавигдсан байсан people.com гэдэг дээр Cardi ингээд энэ NBA All Star Weekend дээр явж байна гэдэг зураг байсан. За үргэлжлүүлээд өмгөөлөгч нь хохирогч захиралтай болсон явдлын талаар одоо бүр нөгөө нэг харгалзагчтай мэйл бичиж бүх болсон явдлыг тайлбарлсан. Тэгээд бүх юмыг мэдээлсэн байгаа гэж хэлсэн. За тэгээд Cardi B хамгаалагчаа өөрийнхөө бие хамгаалагчийг гэрчээр ингээд дуудаагүй. Ер нь бол Cardi B юм нууж гинэ гэсэн үг. Ер нь бол ингээд Cardi B-ийн бие хамгаалагч нь доор байсан. Тэгтээ ингээд ер нь нөгөө юу бүр тэр барилгын хамгаалагчтай ер нь үгийн солио байсан гэдэг байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд Cardi B юу яриад байгаа юм бэ? Би ингээд имлэгт нөгөө өөрөө мэдүүлэх дээр хэлсэн шүү дээ. Би имлэгт үзүүлэх байгаа учраас бие хамгаалагчтай ингээд мэддэхийг хүсээгүй гэдэг. Хохирогчийн өмгөөлөгч өөрчлүүлээд ингээд энэ эмэгтэй яагаад бүр 2023 онд ингээд нөгөө нэг юм сорвоо эмчлүүлэхээр гарч ирснийг нь тайлбарлаж байгаа. За 2020 оны 4 сард шүү дээ ковид гарсан. За тэгээ өмнө нь ингээд нөгөө нэг хиний энэ хохирогчийн үзүүлж исэн эмч нь болохоор над сорвчийн ингээд килоид үүсч магадгүй. Ер нь бол сорвыг ингээд энийгээс 2 жил ажиллах ёстой гэж хэлсэн болохоор 2018 онд үзүүлээгүй гэдэг өөрийгөө тэгээд байгаа байхгүй юу. За 2018 онд үйл явдал болсон. Тэгээд ингээд эхний 2 жил үзүүлээгүй явж исэн чинь 20 оны 4 сард корона гарцсан. За тэгээд ер нь сорвын ингээд илүү бүдгэрхнүү гэж хүлээж ирсэн юм шиг байгаа. За тэгээд хацар дээр нь болохоор сорвын одоолтол байгаа. 2 удаа ингээд эмнэлгийн үйлчлэг авсан. Тэгээд энэ хохирогчийн арьс нь болохоор hypersensitivity-тэй гэнэ ер нь бол маш эмзэг арьстай. Тэгээд эмэгтэй хүн учраас ингээд нүүрэндээ ер нь сорвтой баймааргүй байгаа учраас 2 удаа ингээд нөгөө нэг энэ гой сайхны эмнэлэгт очиж $17,500 буюу одоо бараг тэрч одоо бараг 50 сая төгрөг үйлчлэг авсан. Уучлаарай Монгол мөнгөөр 63 сая төгрөг юм байна. За тэгээд өмгөөлөгч гэж аахгүй юу. За ингээд хэрэгтэн Cardi B бол цээж хүрэлцснээ бол өөрөө ингээд хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр ингээд би биэндээ хүрэлцсэн байна гэсэн үг. Тэгээд өөрөө мөн ингээд ойрлж хашгирсныгаа штэ тий хүлээн зөвшөөрсөн. Хоёр талаас л нөгөө хэрэлдэж маргалцсан гэж Cardi B тэгсэн штэ. Тэгээд орилж хашгирч байхдаа бол ингээд манай одоо хохирогч руу шүлсээ өсрүүлсэн байх нь бол ингээд ойлгомжтой. Хоёр нь бол шүлсээ өсрүүлсэн. Тэгээд шүлсээ өсрүүлнэ гэдэг чинь баг нулимсан гэж хэлэх гээд байгаа мó хайшин. За тэгээд Cardi B хамгаалагчаас зөрж байшинд үлдсэн. За хамгаалагч гэдэг хүн болно шүү дээ. Байрны эзэн түүний төлөөлөгч гэсэн үг ээ. Тэгэхээр одоо баг байрны эзэн байх хэмжээний хүн ингээд өөрийг нь барилгаас явахыг шаардж хахад тэр шаардлагыг ерөөсө биелүүлээгүй тэгээ дүрм зөрчсөн гэсэн. За тэгээд энэ Kaiser гэдэг одоо газар нөгөө нэг ингээд эрүүл мэндийн бичиг бөглөхтөө юу яасан гэдэг аахгүй. Тэр эмнэлэгт үзүүлэхдээ ерөөсө 2023 онд жилийн 22 онд өөрийгөө ямар ч тийм сэтгэл зүйн асуудал байхгүй гэж бөглөсөн байгаа хгүй. За тэгэхээр хэрэг бол ингээд 2018 онд болсон хэрвээ одоо ингээд сэтгэл зүйн ингээд гэмтэл аваад тэр нь явж ивэл ингээд баг 7 жил үргэлжлэх ёстой шүү дээ. Тэгсэн чинь 2023 онд ингээд тэр сэтгэл зүйн гэмтэл нь байх болчихсон гинэ. Тэгсэн одоо ингээд 2025 онд гээд гараад ирсэн. За тэгээд ер нь бол яагаад тэр одоо эмнэлгийн цаасан дээр
тэгж сэтгэл зүйн гэмтэл байхгүй гэж бүгэлсэн бэ гэхэлэр тэр бол эмэгтэйчүүдийн эмнэлэг мазокхийн шинжилгээ өгөх гэж явж исэн. Тэгэнгүүтлээ хүн ингээд яг одоо нөгөө зорилгынхаа дагуу эмнэлэгт одоо тэр одоо нөгөө нэг асуудалтайгаа холбоотойгоор л тэр асуулгыг ингээд юмыг бичгийг бүглэн түнш мазокхийн шинжилгээ өгөх гэж очичоод би сэтгэл зүйн ингээ асуудалтай гэж хин ч ингээ бүглэхгүй штеп. Тэг өөрийнхөө очих гэсэн шинж тэмдэгтэл анхаарч тэр цаасыг бүглсэн байгаа гэж өмгөөлөгч нь одоо хохирогчийн талд ингэж энэ үйл явдлыг тайлбарлаж байгаа. Энэ бүр хамгийн солиотой мэдрэл нь одоо хамгийн инээдтэй хэсэг нь заяа. За ингээ хохирогчийн өмгөөлөгч нь гэж байгаа хгүй. Манай ингээд хохирогч гоо сайхны нийгмээс ажилбарт $17,500 зарцуулсан. За Монгол мөнгөөр 63 сая төгрөг. Сэтгэл зүйн эмчилгээ нэг $18,000 зарцуулсан. За нэг Монгол мөнгөөр бас нэг юм 70 сая төгрөг. За тэгээд 65 сая төгрөг. Тэгэнгүүт ингээд нийтдээ ингээд 100 эдэн сая төгрөг болчихж байгаа хгүй. За ингээд ийм хохирол ингээд амссан байна. За ингээд 7.5 жил өнгөрсөн байна. Энэ хугацааг оролцуулаад ингээд хэрэгтэн нөхөн төлбөр өгөх ёстой. Нөхөн төлбөр нь хэд ч хийж болно. Сүүлийн 7.5 жилийг тооцоод өдөрт $100 өгмөр байвал өгч болно. За ингээд сүүлийн 7.5 жилийн нийт хохирол гэж одоод ингээд $250,000 өгмөр байвал өгч болно. Эсвэл ингээд хэдэн сая доллар өгч болно. Ер нь бол энэ бол ингээд одоо нэг зүгээр л алдагдсан хугацаанд нөхөн олгор өгөх хэрэгтэй. Гэтэ хидчихэж болно. Ер нь өгснгийг нь л аавна гэж хэлсэн. Амар хүлэн багт. Юу. Тэг Кариби болохоор тэгсэн штэ. Миний нэр дээр ингээ гомдол гаргаад намайг ингээд тэ өөрийнх нь биед хүрсэн гэж гомдол гаргал. Надад $24 сая нэхэмжилж байна. Өнөөдөр энэ хамгаалагч гэд тэгсэн штэ. $24 сая энэ төр гэж одоо баг мэдхгүй тэр гомдол нэхэмжлэгтэрээ бичсэн юм яасан. Тэгэнгүүтлээ энэ өмгөөлөгч нь яг эцсийн мөчөд заяа бүр ингээд яг нөгөө хамгийн сүүлийн ингээ хаалтын спич яриагаа илтгэлээ тавих та хэдийг өмөрөн тэрийг чинь л аавна чигш бүр амар гачи юм гэдгийг амар үлэн санагдахгүй. Бүр үнээр ингээ хамаг ингээд нөгөө бүр юугаа бараад заяа одоо desperation гэж үгдэглээ. Бүр нөгөө ингээ бүр чичрээд тэгээд за ер нь ингээд хитчихсэн явах вэ тэгэл хүснийг л авъя гэж. Нөөц арсан чинь мөнгө гуйлт ямар удаа үргэлжилсэн бэ? $500,000 өгмөр байвал өгч болно. Хэдийг өгөхөө өөрөө л шийд. Сүүлийн 7.5 жил хохирогч маш их зовсон. Маш их цаг гарц ингээд учирч хохирол амссан. Ковидын дараа хүний амьдралын үнц нь ямар үнцэнтэйг бид нэг ойлгосон шүү дээ. За ер нь бол ингээд энэ хохирогчийн энэ хамгаалагчийн одоо нэг урагдсныгаа амьдралт нь бүр ингээд одоо бүр юу учирсан занал хил учирсан л гэж тайлбарлах гэдэг юм шиг байна. Тэгээд одоо алдагдсан санхүүгийн боломжийг ч гэсэн нөхөж олгох ёстой гэж байна. Энэ дээр байгаа нэг юм зураасыг яриад байна. Гэхдээ Кариби болохоор ийм зураас мороос ийм соримор юу ч яахгүй гэдэг байна. Тэгснэ одоо нэг тангарагчны шүүгч нар руу ингээд харж хэлж байгаа хгүй. Хэрэг та бүхэн ингээд хохирогчийн одоо энэ сэтгэл зүйд учирсан энэ их гэмтэл энэ их одоо тий зовлонг мэдэрсэн гэж үзвэл одоо нөгөө нэг юуны тэр нэг асуулга бүгэлж байгаа шүү дээ. Тэрэн дээр yes гэж бичээрэй. Тэгснэ өмгөөлөгч нэг жан Кариби штэ одоо self defense буюу бие хамгаалах гэж байгаад ингээд энэ одоо сорийг үүсгэсэн байж болно. За эсвэл ингээд negligence гэж юм байдаг байхгүй юу? Negligence буюу одоо хайхрамжгүй байдлаар ингээд яг санаатаагаар биш тэгтээ ингээд хайхрамжгүй байдал эсвэл эс үлдэхгүйгээс болоод одоо тэр ингээд нөгөө нүрийн ингээд ураад сорийг үүсгэсэн байж болно. Гэтэ энэ бол ингээд Карибигийн одоо үүрэгтэй хариуцлага. За тэгээд хохирлын одоо нэг хохирогчийн энэ үүссэн энэ сорив тэр нэг сэтгэл зүйн траума post traumatic stress disorder за дээрэс нь ингээл одоо сэтгэл түгшил одоо нойргуудлын энэ бүх ингээд хохирлын хариуцлагыг хэн үүрэх вэ гэвэл 100% Кариби 100% хэрэгтэн тэг хувь хин манай хамгаалагч. За тэгээд энэ өмгөөлөгч нь ингээд нөгөө нэг тангархны шүүгчнээс энэ одоо нэг 12 асуултанд ингэж хариулаарай. 100% хариуцлагыг Кариби үүрнэ гэж yes гэж хариулаарай гэж хэлсэн. За тэгээд нөгөө алдагдсан боломж, ирээдүйн орлого тий алдагдсан ирээдүйн хүний карьер за дээрэс нь одоо нөгөө нэг юу ер нь ирээдүйд одоо өөр хамгаалагчийн амьдрал аяга аятайхан байх хэрэгтэй байсан чинь Карибигс болоод ер нь аяга хохирол амссан. За энэ ингээ хохирлыг бүр юу яах хэвээр одоо нөгөө нэг барагдуулах хэвээр
За нэг гинт хэрэг үйлдэхэд нөгөө malice гэж юм байдаг байхгүй юу? Хэр их хорон санаа одоо агуулж ийж энэ гинт хэрэг хийсэн бэ? Тэ одоо нөгөө нэг зориудаар хийхдээ одоо хэр их бүр нөгөө сонзон санаж ийж гээд. Тэг malice гэдэг юмыг та бүхэн манд битгий мартаарэ гэж хэлсэн. Тангахны шүүгчтэй хэлж мэлэл за тэр өнгөлөгч. За тэгэл Cardi B бол ингээ хорон санаатайгаар за дээрэс нь ингээ нөгөө нэг дарангуулал, дарлал тэ одоо нөгөө нэг үг мүгээр ингээл доромжлол дарлаад ингээ энэ хүнийг одоо хохирол амсууллаа. За fraud ашигласан гэж байгаа байхгүй. Fraud гэдэг нь нөгөө хүнийг одоо ловердэнж гэж хэлэх нь хайшин одоо хүнийг нөгөө ингээ нэг юу гэж хэлтгэлээ. Буруу юмд ятхан өнөмшүүлж гэх юм уу? Эсвэл нөгөө хуурамчаар гэх юм. Хуурамчаар одоо ингээд нөгөө нэг одоо хэрүүл маргааныг бүр ингээ илүү дэвэргэсэн гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүдийг ингээ хийсэн гэлтэж байгаа байхгүй юу? За тэгээд ингээд хамгаалагчийн өмгөөлөгч нь өөрийнхөө одоо илтгэлийг спичийг closing argument-ийг тавиад дууссан. Ямар ч ингээд зүгээр нотлох баримт байхгүй заяа зүгээр ингээд тэр хамгаалагч өөрөө гарч ирсэн, ээж нь гарч ирсэн, эгч нь эмээ нь гарч ирсэн. Тэгээд ингээд нотлох баримт ийм нотлох баримттай учраас ингээд бид нар ингэж ийна гэсэн юм юу ч байгаагүй. Зүгээр л Cardi B бол ингээл ийм од хүн юм байж хараад хэлдэг энтер гэл их сонд юм ярьж байгаа л ингээл бууж байгаа байхгүй юу. Cardi B-ийн өмгөөлөгч гарч ирээд closing statement буюу одоо төгсгөлийн илтгэлээ тавьсан. За ингээд эхний үг нь болохоор та бүгдэд ингээд энд байгаад баярлалаа. Cardi B хизээч энэ шүүх хурлын танхимд хараал зориудаар хэлсэнгүй. Хараал хэлсэн гэдэг нь шаардлагагүй. Cardi B харин ингээд илүү доромжилсан үг байлаа. Одоо Cardi B бол зөвхөн ингээд асуултанд хариулсан, болсон явдлыг ярьсан түнш зориудаар энэ шүүх хурлын танхимд хараал хэлж суусангүй гэд шууд ингээд өөрийнхөө үйлчлүүлэгчийг Cardi B-ийн өмгөөлөгч нь шууд өмөрж байна. За тэгээд одоо яг энэ хэрэг дээр сууж байгаа шүүгч бол George Fosselman гэж хүн юм байна. За тэгээд энэ хүн болохоор яг одоо нөгөө нэг эрүүл хүний ухаанаар тий тууштай ингээд энэ одоо шүүх хурлыг шүүхийг ингээ хүсэж байна. Шүүн гэж итгэж байна гинэ. За тэгээд Cardi B-ийн одоо энэ одоо хэрэгтний талаас ингээ гаргаж байгаа бүх нотлох баримт нь шүү дээ тий. Consistent гэдэг нь одоо ерөөсөө өөрчлөгдөөгүй яг ингээд нэг юм ярьсан бол тэр нь нотлох баримттай ингээд яг юм тууштай байгаад байгаа байхгүй юу? Тууштай өөрчлөгдөөгүй ингээд асуудалгүй ингээд бүх юм тодорхой. За жишээлбэл 2018 оны 2 сарын 24-нд өдрийн 1:30-д шүү дээ тий. Энэ маргаан болсон. За маргаан болгонд шүүх хурал ингээд ийм шүүх хурал хийх нь үнэхээр утгагүй байна. Тэгээ энэ маргаан одоо иймэрхүү маргаан ийм жижиг маргаан болгон дээр шүүх хурал хийж байгаа нь үнэхээр ингээд бараг тий шүүхийн цагийг одоо үрж гинэ гэж бараг юм хэлсэн. Өргөжлүүлээд хохирогчийн хэлсэн үгнүүд бол ингээд үнэн биш. Хүн ингээд юу ч хэлж болно. Хүний хэлсэн үг болгон үнэн гэсэн үг биш. Тэгээд энэ одоо хохирогчийн талаас гаргаж ирж байгаа бүх одоо энэ нөгөө хийж байгаа юмнууд нь ямар ч ингээд нөгөө тодорхой тууштай байдал ахгүй. Одоо жишээлбэл хохирогч ингээд нэг юм ярингууд тэрийг нь батлах, нотлогоо баримт байхгүй, баримт бичиг юу ч байхгүй. Зүгээр л ярьсан юм хоос өгнүүд байна. За 2024 оны 2 сарын 24-нд 2018 оны 2 сарын 24-нд яг хэрэг болсноос ингээд болсны дараа хохирогч харгалзагч руугаа мэйл бичсэн гэж байгаа. За тэгээд тэр мэйлээ болохоор ерөөсөө өөрөө нотлох баримт болгож ингээд шүүхэд өгөөгүй. Мэйл хаяг руугаа орж нэвтэрч чадахгүй нууц үгээ мартцсан байна. Тэр мэйлийг мэдэхгүй гэсэн юм. Тэгсэн чинь Cardi B-ийн өмгөөлөгч нар нь тэр мэйлийг нь тэр харгалзагчнаас нь олоод принтлээд аваад ирсэн. За тэр мэйлэн дээр бичсэн юм нь өөрийнх нь өнөөдөр ярьж байгаагаас шал өөр. Бүр ингээд ерөөсөө таахгүй байгаа хгүй. Тэр харгалзагч руугаа явуулсан мэйл хаягийн дээр өөрөө болохоор нь шүү дээ би хамран дээрээ уруулсан гэж хэлж байгаа. Тэгтэл өнөөдөр шүүхийн танхимд шүү дээ хохирогч орж ирчихэд би хатар дээрээ ингээ хоёр уруулсан гэж байгаа. За ингээд энэ хоёр хурууны чөлөө энэ хоёр хурууны ингээд сорив үүссэн гэдэг тэр нэг өөрийнх нь авчирсан юмч тэгэдсэн шүү дээ. Тэгээд дээрэс нь өөрөө шүү дээ харгалзагч руугаа явуулсан мэйл дээрээ бүр ингээд би одоо өөрийнхөө нөгөө нэг ажилтдаг компаниас уучлал хүсэж байна. Би ингээд яаж айчилсандаа одоо гаргасан айшиндаа үйлдэлтэй би уучлал хүсэж байна гэдээ бүр ингээд бичсэн байхгүй шараар тодруулсан.
Тэгэд яг тэр мэйлэн дээр ингэж биччихээд уучлал хүсэж байна гэдэг чинь тэр хүн буруу юм хийсэн гэдгээ ер нь бол өөрөө хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг үстэй. Тэгтэл яагаад ингэж тэр үед хүлээн зөвшөөрчөд одоо олон жилийн дараа Cardi B намайг ингэсэн гэж бүр шүүхэд дуудаж байгаа юм бэ. Энэ бол ингээд ерөөсөө амар яриад байгаа юм ингээ хоёр өөр юм байгаад байгаа байхгүй. За үргэлжлүүлээд нь штий. Яг тэр нөгөө нэг маргаан болсон өдөр гэртээ хараад орой унтцсан гэж байгаа байхгүй. 9 цагт ч үлээ. Тэгээд ер нь бол ингээд одоо жишээлбэл юу яаж байгаа штий. Тэр нөгөө нэг ресепшн гарч ирээд яг ингээд өөрөө мэдүүлэг өгөхөд чи миний духан дээр ингээд цус гоожсон байсан. Би ингээд одоо юугаар арчицсан. Архитай ингээд спиртээр арчичаад тэгээд цус нь ингээд тогтцсон гэж хэлж байгаа штий. Тэгтэл бүр одоо тэр эмэгтэй бол хохирогч биш. Тэгсэн чинь бүр хохирогчийн нүүрнээс ерөөсөө цус гараагүй. Одоо ингээд ер нь бол хүн тэр эмчин ингээд хэлсэн бэлээ. Хүний нүүр хэсэг дээр одоо чи ямар нэг гэмтэл үүсэх юм бол цус илүү их ингээд гардаг гинэ. Ягаад гэвэл одоо айгүй юм цусны эргэлт сайтай хэсэг гэх юм уу. Тэгсэн чинь хохирогчийн нүүрнээс бол ямар ч цус гараагүй. Тэгсэн чинь гомдол мэдүүлээгүй ресепшний нүүрнээс бол бүр цус мус гарцсан. Тэгээ хэрэг ингээд үнэхээр тийм амар одоо гэмтэл бэртэл аваад маргаанаас тэгж хохирсон юм бол яагаад тэр өдөр эмч дуудаагүй гэртээ хараад унтсан юм бэ? За ингээд ер нь бол өөрийнх нь ярьж байгаа юмд нь ямар ч ингээд баталгаа нотлохоо байхгүй. Cardi B-гээс болж энэ сориг үүссэн юм а гэдэг ямар ч баталгаа нотлох байхгүй. Харин ч ингээд 2021-22 онд энэ хохирогч өөрөө машины осолд орсон тэрнээсээ авсан соргоо ингээд эмчлүүлэхэд 2023 онд ингээд гоо сайхны эмнэлэг интерьер явсан юм биш үү? За 2018 оны 4 сард болохоор штэ тий Cardi B бараг надад хүрсэн гэж ярьсан байхгүй өөрөө. Тэгсэн чинь өнөөдөр болсон чинь ингээд 7 жилийн дараа Cardi B намайг бүр бараг тий дутсан. Намайг бүр ингээд бүр надад бүр хүч хэрэгэлсэн гэж яриад байгаа шүү дээ. Тэг ярин зөрүүд. Тэгээд 4 болсон явдлаас 4 жилийн дараа машины осолд орсныгаа л ингээд машины осолд ороод одоо Dr. Mulliken гэдэг эмчтэр очиж гоо сайхны хагалгаанд орсон одоо шалтгаан нь тийм байна. Cardi B-ийн өмгөөлөгч нь дараагийн ярьж байгаа юм ингэж байгаа. 2018 онд Cardi B тэр барилга дээр очиод энэ 5 давхарт нь очиж эмчид үзүүлэхийг хамгаалагч харин ч мэдчихсэн заяа. Бүр мэдчихсэн. Тийм учраас яг ингээ үзүүлэх цагт төгсөн чинь өөрөө 5 давхарт зогсож байгаа. За тэгээд 5 давхарт зогсож байгаад лифтнээс буугангууд нь хараад тэг харангуутлаа яг зураг бичлэг авах зорилготойгоор тэр 5 давхарт байсан гэж. Түүнээс биш яаж одоо ер нь бол хамгаалагч хүн бол ингээ постн дээрээ л үүдэн дээрээ л ингээ байж ах хэвээр. Тэгтэл ингээ 5 давхарт баг ингээ гитээ зогсож исэн байгаа байхгүй юу? За тэгээд лифтнээс гараад яг ингээд маргаан хаашаа олсон бэ гэхээр лифт энд байна. За тэгээд одоо нөгөө эмэгтэйчүүдийн эмнэлгийнх нь офис нь тэнд байна. Тэнгүүд яг Cardi B энэ хоёр тэр булан руу ингээд шахагдаж тэгэж одоо маргаан үүссэн байгаа байхгүй юу? Cardi ер нь бол нуруугаараа ингээд хан руу одоо ингээд нөгөө шахагдцсан. Нөгөө эмэгтэй нөөдөөс нь ингээд хойшлуулад ойртоод байгаа. За яг ийм нуруугаараа ингээд хан манд ингээд одоо баг хан руу харцсан байсныг яаж мэдсэн бэ гэхлээр ресепшн яг тэр байрлалыг нь хэлсэн шүү дээ. Бас доктор Финкийн эмч нь гарч ирж ямар байралтай зогсож байгаасныг нь хэлсэн. За өмгөөлөгчийн хэлж байгаа дараагийн юм нь болохоор одоо энэ маргаанаас болж маш их хохирол амсангуудлаа ингээд цалин мөнгө нь багассан. Ер нь бол маш их ингээд санхүүгийн хохирол, сэтгэл зүйн хохирол амссан гэж хэлээд байгаа. Үгүй яг ингээд тухайн үед өөрийнх нь ярьсан юм одоо ойр тойрных нь хүмүүсээс ингээд сонсох юм бол ер нь бол ямар ч санхүүгийн хохирол амсаагүй. Ягаад гэвэл энэ хамгаалагчийн ажлаас илүү дээр цалинтай ажилд орсон нь ингээд батлагдсан. За тэгээд хохирогч болохоор ингээд ээж эмээ хоёрыгоо ингээд гэрчээр дуудсан. Тэгээд хүний ээж эмээ хоёр гэдэг бол нь шүү дээ. Яг ингээд охин нь яана. Охин нь ингээд гимтсэн гэвэл тийм үү миний охин гимтсэн юм уу гэхэл ер нь охиныхоо л талд байна. Аль ч хүний ингээд ээж эмээ хоёр. Тэгэхээр ээж эмээ хоёр бол зүгээр охиныхоо хэлсэнд л итгэцэн. Тэр хоёр тэр охиныхоо нүүрэн дээр байгаа сорвиг бол нэг хараагүй. Зүгээр охиныхоо яриаг л ам дагуулаад ингээд одоо явж байгаа. Тэгээд харгалзагч болохоор яг харгалзагч руу явуулсан мэйл дээр болохоор хамран дээр оруулсан гэсэн. Ээж эмээ хоёртой болохоор ингээд хатар дээр оруулсан гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ер нь бол аль нь үнэн юм бэ? Тэгээ бодлоо олчиж байгаа байхгүй. Тэгээ ээж эмээ хоёр л зүгээр охиныхоо хэлэх гэсэн үгийг л хэлж байгаа. За Dr. Mulliken гэдэг тэр нөгөө нэг Beverly Hills дэдэг гоо сайхны одоо эмч болохоор хэнийг хохирогчийг сэтгэл түгшил, депресс, нойр гүтэл туссан гэж хэлсэн.
За гоо сайхны эмч бол ингээд энийг яг одоо тий ийм онш гэж хүнийг оншилдог хүн биш. Гоо сайхны эмч бол гоо сайхныхаа л оншийг хэлнэ. Сэтгэл зүйч бол энэ сэтгэл зүйн оншийг хэлнэ. Тэгэхээр тэр гоо сайхны эмч ингэж нойр гудалд орсон гэж хэлж байгаа нь бол яг онш биш. Уг нь л энэ доктор Millikan гэдэг эмч гоо сайхны эмчд үзүүлэхээс өмнө бас нэг өөр эмч байсан юм байна. Гэхдээ тэр эмч нь нас гарсан юм шиг байна. Гэхдээ тэр эмч болохоор шүү дээ тий нүүрэн дээр нь 3 сорив байсан гэж хэлж ирсэн юм байна. Тэгсэн чинь доктор Millikan болохоор нүүрэн дээр нь 2-3-ны сорив байгаа гэж хэлж байна. За тэгээд хэн болохоор хохирогч болохоор нүүрэн дээр нэг сорив байгаа гэж ингэж хэлж байна. Тэр ингээд хитэн нэг байгаа мó 2 байгаа мó 3 байгаа мó ингээд бүх яриануд нь ингээд ерөөсөн зөрөөд байгаа зү. За дээрэс нь болохоор штэ одоо нөгөө нэг хохирогч анх бүр яг нөгөө нэг ингээд шүүх хурлаас өмнө цагдаа дээр очиж ингээд мэдүүлэг өгөхдөө тэгжсэн байгаа хгүй. Над руу бүр ингээд хуруугаараа ингээд чичилсэн гэж хэлсэн юм байна. Тэгсэн чинь одоо нөгөө нэг энэ гоо сайхны эмч нь болохоор бар биш тийм зүүн хазар дээр нь ингээд энэ 2 хуруу гарчлаа энэ 2 хуруугаар илүү ингээд дээрээс доошоо ингэж маажсан тийм ингээд сорив байна гэж хэлж байгаа хгүй. Тэгсэн чинь ингээд хохирогчийн хэлж байгаагаар бол ингээд өөрлөө дээрээс нь доошоо ингэсэн гэсэн үйл ерөөсө гаргаагүй. Над руу ингээд хуруугаараа чичилсэн гэж байгаа хгүй. Тэгэхээр эмчийн хэлсэн мэдүүлэг одоо хохирогчийн хэлсэн мэдүүлэг хоёр ингээд бас зөрчиж байгаа хгүй. За тэгээд одоо сорвны тухайд нь штэ. Cardi B бол ингээд нөгөө солгоо гартай хүн юм байна. За тэгэнгүүт солгоо гартай хүн биш үү те. Хүний одоо ингээ хүнлүү ингээ мааж штэ солгоогаараа тэгэнгүүт тэр хүний баруун хацар дээр нь ер нь бол ингээ мааж дээрээс доошоо ингээ маажна гэсэн. Зүүн хацар руу ингээ мааж одоо маажих боломж ер нь одоо тэгэхэд амар сонин гэх юм уу хүн яг ингээ нөгөө нэг хүний ингээ хөдөлгөөнийг ингээ ажиллах юм бол тэгэхээр эмч болохоор хэлсэн байхгүй баруун гартай хүн ингээ хиний хохирогчийн зүүн хацар руу ингээ хуруугаараа дээрээс доошоо маажсан гэж аахгүй. Тэгсэн чинь Cardi B солгоо гартай байгаа байхгүй. За үргэлжлүүлээд энэ гоо сайхны эмч болохоор ингээд $17,500 авлагатай байгаа учраас энэ ингээд шүүх хурал дээр ирж одоо мэдүүлэг өгч ингээд гэрчээр оролцож байна. Авлахгүй байсан бол энэ хүн ингээд ирэхгүй. Тэг мөнгө л авах гэж ингээд одоо гэрч болж ийн хоригчийн талд ингээд мэдүүлэг өгч байна. Тэгээд хохирогч хэрэг шүүх хурал дээр ялах юм бол энэ гоо сайхны эмч мөнгө аавна. Хохирогч ялахгүй бол тэг мөнгө авч чадахгүй. Тэгээд тэр мөнгө одоо ингээд ер нь бол алднаа. Тэгэхээр мөнгө авахын тулд ер нь бол ирж байна л гэж. Хамгаалагч Cardi B ингээ уцаа барьчаад зураг бичлэг авах гэдээсэн шүү дээ. Тэгээд тэр нь ингээ дургуг нь хөргсөн шүү дээ. Тэгээд Cardi B өөрийнхөө ингээ мэдүүлэгт тэгж байгаа байхгүй. Миний ингээ жирэмслэлт бол миний ингээ хувийн орон зай, миний ингээ хувийн одоо юу гэх юм те. Хувийн мэдээлэлээ. За тэгээд Cardi B жирэмсэн гэдгээ өөрийнхөө төрсний эцэгт ч хэлж амжаагүй байсан. За тэгээд тэр үед ингээд өөрийнх нь зураг бичлэгийг авч байгаа нь өөрт нь ялтчгүй ингээд тухгүй байдал үүсгэх нь аргагүй гэж өмгөөлөгч нь хэлж байгаа байхгүй. Та хэд ингээд төсөөлөлтөө ингээд тангарагчийн шүүгтнэрт ингээд хэлж л та. Охиныхоо ингээд жирэмсэн гэдгийг мэдээллийг интернетээс мэдүүл яах вэ? Тэр чинь муухай зүтэй. Тэгэхээр ингээд Cardi B ингээд өөрийнхөө жирэмслэлтийг нуух нь ингээд зөв хэрэгээ. За тэгээд үргэлжлүүлээд ингээд доктор Finky-гээ Cardi B-г үзүүлжсэн эмэгтэйчүүдийн эмч болон тэр эмнэлгийн reception Tiara Malcolm хоёртой ер нь бол одоо Cardi B-гийн мэдүүлэг нь ингээд бүгдээрээ ингээд нөгөө нэг таарж байгаа. Ямар ч юм нэг таараагүй юм байхгүй. За тэр эмчийнх нь мэдүүлэг өөрийнх нь reception-ны мэдүүлэгтэй таарж байгаа. Тэгээд Cardi B-ийн энэ хоёрын мэдүүлэгтэй ингээд таарж байгаа. За энэ ингээд маргаан биш үү те. Энэ шүүх хурал болоод байгаа шалтгаан бол 45 секундын маргаанаас болсон. Маргаан 45 секунд үргэлжилсэн. За Cardi B 45 секундын маргааны явцад хизээч шүлсээ хайж энэ үгээр хэлсэн үгийг ашиглаж эсвэл хин нэгэн лөө ингээд зангах эсвэл хин нэгэн рүү одоо нөгөө нэг уурах гэж ингэж үйлдэл хийгээгүй. Cardi B бол зүүн одоо солгоо гартай. Дээрээс нь Cardi B-гийн хуруунд дээр 7.5 см урт ийм урт баг ингээ хумс байхгүй байна. Энэ хумс бол яг Cardi B-гийн тухайн өдөр эмнэлэгт очиход байсан хумсаа. За Cardi B тухайн өдөр ингээ өөрөөсөө том биетэй хүний ард ороод
Тэгээд түнд аюул учирсан нэг аягүй тодорхой байна. Тэр нөхцөл байдлыг харсан 2 3 гэрч байгаа. Нэг нь бол Caribbean, нөгөөх нь бол нөгөө эмч байна. Тэгээд reception байна. Өөрөөсөө том биетэй хүний ард ороод ингээд аюулд орсон. За receptionist тий өөрийнхөө ингээ уруулсныгаа ч мдэггүй байхад ингээд оффист орж ирээд хүн оффистээсэн хүн ингээд өө чи ингээд тус гарсан байж тээ гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд яг нөхцөл байдал одоо нөгөө ресепшны зүгээр яг юу болсныг бас ингээд яг давтаж ярьсан. За ийм юм болсон. Харин энэ үйл явдалд ресепшн ингээд хохирол амссан. Эмчийн одоо нөгөө нэг эмэгтэйчүүдийн эмчийн болсон бүх үйл явдлыг дахиж давтаж ярьсан. Тэгээд ресепшн ингээд дундуур нь орцсон байхад нэг эмч ингээд дуудаж салгасан гэл ингээл тэр бүх юмыг бас давтаж ярьсан. Тэгээд харин ингээд хохирогч штэ тий. I will fuck your shit up гэд би чамайг өстө юучгүй олгоо шүү новшоо гэж хэлж байгаа юм шиг ингээд одоо англиар тэгж хэлсэн. За тэгээд ер нь бол 2018 онд болсон үйл явдал 2023 оны 4 сард ямар ч сэтгэлзэн асуудал юуч байхгүй. Харин доктор Розенберг болохоор одоо нөгөө нэг шүүх хэмнэлгийн шүүх шинжээч сэтгэл зүйч болохоор өстө тэрэнд очиод амар травматай, PTSD-тэй, сэтгэл түгшилтэй, депресстэй гэд хэлсэн. Тэгээд тэр эмч болохоор энэ хүн бол ямар ч тийм одоо сэтгэл зүй эмгэг байхгүй, ямар ч онш байхгүй. Тэгээд маргаанаас зүүрний ганц нэг 45 секундын маргаанаас болж хүн травма аавна гэдэг юм байдгүй маа. Тэрнээс PTSD гэдэг онш аавна гэж байдгүй маа гэл шууд эмч хэлсэн. Тэгээд тэрийг ингээ өмгөөлөгч тайлбарсан байгаа. Өөрөөр 45 секундын маргаан болсон. Тэгээд тэрнээс болоод өөрөө ажлаас халагдсан нь ингээд хүнд PTSD үүсгэх ямар ч шалтгаан болохгүй, ямар ч боломжгүй гэсэн. За хэрэгтний тал гоо сайхны мэс засалж гэрчээр эсвэл экспертээр энэ шүүх хурал төр дуудаагүй шалтгаан нь ямар ч тийм гоо сайхантай холбоотой одоо тийм сорив юм байхгүй. Бид нар бол ингээд энэ хүний нүүрэн дээр ямар ч сорив орж гарахгүй байна гэсэн. Дээрээс нь ингээд хараал хилж орилж морилж явахт нь ингээд шүлс өсрөх боломжтой гэж одоо сая нөгөө хохирогчийн өмгөөлөгч хаалтын хаа ингээд илтгэл төр хэлж байгаа. Хүний юм ярьж хахад хүний амнаас шүлс гарч болно. Гэхдээ тэр чинь хүнийг хүчирхийлсэн, хүнд гар хүрсэн, хүнийг санаатаагаар хохирсон гэсэн юм ерөөсөө биш. Шүлснээс болж одоо хохирдог юм гэж юучж байгаа. За шүлс үсрэгэх бол хүний биед халтсанд тооцогдохгүй орохгүй гэсэн. За ингээд Cardi B өөрийнхөө Cardi B-ийн өмгөөлөгч нь өөрийнхөө яриг дуусгасан, илтгэлийг дуусгасан. За ингээд танхирхтны шүүгч нарыг 45 минут ярилцаад буцаад гарч ирсэн. За тэгээд нөгөө нэг асуулгаа бөглөөд бүгдээрнийхэн шийдвэр ингээд нэгтгэсэн чинь Cardi B хохирогчд хүрэх ямар ч зорилготой байгаагүй. За тэгээд хохирогч хэрэгтний үйлдэлд ерөөсөө гинтэл аваагүй. Угаасаа үйлдэл байгаагүй. За тэгээд хин хохирогч болохоор сэтгэл санааны ямар ч хохирол амсаагүй, хайхрамжгүй байдлаас болж одоо нөгөө нэг хохирол бас амсаагүй гэд. За ингээд бүх юм Cardi B-ийн талд шийдэгдсэн. За тэгээд хохирогч штэ тэ ямар ч одоо нөхөн олгоор энэ төр ахгүй. За Cardi B шүүх хурлын танхимаас гарч ирээд яриа өгсөн байгаа. Тэгэнгүүтлээ тэр яриан дээрээ энэ бол одоо миний надад тохиолдсон анх удаа ийм явдал болж байна. Тэгээд дахиж намайг ингэж шүүхэд дуудах юм бол тэр үед би харин эргүүлээд нэг хэмжлэх үүсгээд би өстө буцаагаад нөгөө хүнийг шүүхт өгнөө. Анх удаа учраас би ингээ өнгөрөөлөө гэж хэлсэн. За Cardi B шүүх хурлын танхимаас гарч ирээд нэлээд ууртаагаар ер нь бол ингээд сэтгүүлчдэд ярилцлага өгч л та. За энэ шүүх хурлаас болж би хүүхдийнхаа хичээлийн анхны өдөрт нэг очиж чадсангүй. Тэгээд ингээд хүмүүс нав бодчих магадгүй ингээд дуртай намайг шүүхэд өгөнгүүтлээ шууд надаас мөнгө салгана гэж бодож байна. Уучлаарай үгүй. Би бол ингээд өөрийнхөө мөнгөний төлөө хангалттай их ажилдаг хүн. Би маш их ингээд ажилдаг. Тэгээд би одоо хөдөлмөрлөж олсон мөнгөө ийм юмд зарна гэж юусэн байхгүй шүү. Би 100% одоо гин буруугүй гэдгийг мэдчихэж намайг ингээд одоо шүүхэд өгч байгаа нь одоо баг юу гэж боддог юм бэ л гэж ах шиг. Тэгээд дараагийн удаа надад ийм тохиолдох бол би өөртөө зүгээр өнгөрөхгүй шүү. Би өөртөө анхны удаа болохоор л ингэж юм. Яг хөө би жоохон ингээ аштаагаараа ингээ алдартай ч гэсэн энэ хэрэг дээр бол би 100% ямар ч гин буруугүй. За би тэгээд өөрийнхөө цомгон дээр ажиллаж байгаа. Тэгээд сүүлийн өдрүүд бол ингээд надад үнэхээр хэцүү байлаа. Би бол ингээд тэ шөнө оролтол ингээ ажиллаж гин. Дээрээс нь ингээ шүүх хуралд сууж гин. За тэгээд
Би бол сүүлийн үед ингээ айгу завг байлаа. Тэгээд би шүүх хурал дээр ингэж харагдахын тулд өглөө 5:30-аас очиж нөрөө бодулж ингэж бэлдэж байгаа шүү. 5:30 in the morning. I gotta get up 5:30 so I look like this. Muchas gracias para toda mi gente latina que me están soportando, vinieron toda la mañana, ustedes se ven bien maquillada. За Cardi B ингээд нөгөө Span хэлээр ярьдаг. Dominic нь болохоор Pelo, cuerpo bonito y vinieron para acá para show me support 5 días. Y los hombres también. Una peluca diferente. I'm telling you guys when I say за ингээд сэтгүүлчтэй ярилцлагаа дуслаа. Гарч явахт нэг хүн рүү бал шидсэн юм аа. За ингээд машиндаа суугаад явлаа. За ингээд шүүх хурал дуслаа, бүх юм дуслаа. Cardi B ямарч мөнгө төлөөгүй. За ингээд 45 секундын маргаанаас олж ийм том юм боллоо. Тэгэхэд сонирхолтой л юм тий. Гэтэ энэ хамгаалагч эмэгтэй бол ялцчихгүй нэг одтой таарад тэрнээсээ мөнгө салгачих санаатай байсан нь үнэхээр ингээ ойлгомжтой байлаа. Тэгээд ялцчихгүй хангалттай нотлох баримт бэлдэж Cardi B эсрэг зогсож чадсангүй. Хэрвээ үнэхээр амир гэрхай байсан бол тий бас нэг одтой нэг мөнгөтэй үнтэй таарснаа бас мөнгө салгаж авч чаддаг хүмүүс байдаг штэ. Тэгхэсэн бахтай гэрхай байж чадсангүй л гэж би бодлоо. Гэхдээ яалтчгүй ингээл нэг зүгээр олонний танил хүнтэй таарангуудлаа тэр хүнийг зүгээр ашиглая гэж боддог ингээд хүмүүс зөндөө байдаг. Тэгэл яг тийм хүмүүсийн л жишээ нь жоохон нилээ увайгүй тэгэл өмгөөлөгчин ч гэсэн нэлийн чадваргүй тийм хүн байлаа. Тэгэл энэ шүүх хуралдуу ингээд онлайнаар олон нийтэд нээлттэй болсон ингээд амар зүв байсан байна. Тэгээд Cardi B бас одоо цомог дээр ажиллаж байгаа гэдгээ бас энэгээр дамжуулаад зарлалчлаа. За ингээд энэ шүүх хурал дууслан сонсон та бүхэндээ баярлалаа. За сайн хамраарай.